3 2 1. Hi guys. Юу яцгаана? Амаач юм байна. Нараа. За дахиад. Яач тайтаа. 3 2 1. Hi guys. Нараа. Анууч юм байна. Батмөх байна. За энэ манай 6 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарын маань ивент тэтгэгчээр HHK Logistics буюу Express Cargo маань хамтран ажиллаж байна. Хамтраач. Баярлалаа. Юмсан баярлаа. Та бүхэн Орос болон Хятадын одоо том маркеттэй Ozon, Wildberries, Tabo зэрэг маркетуудаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатарт шууд захиалаад хүргээд авах боломжтой. Тийм байгууллага. Үгүй шууд захиалаад юм уу? Тийм захиалаад тэгээ шууд тэрийг нь каргоор Улаанбаатарт авчирна гэсэн үг. За. Амар. За сонир сайхан юу гэсэн та. За сайн За ойрхон сайхан. Боди. Одоо сессия юу нь бол шүү тий. тийм. Манай сешн яг дундаа ороод явж байна. За өнгөрсөн дугаарын та нарын сэтгэл ямар хөө байв та хүмүүс сонссон юм шиг байна уу? Юу гэж хүлээж авч байна? Хүмүүсөө. Та нар өөрсдөө сонсон биз дээ. Тэгээс дандаа сонсдог шүү дээ. Сонсдог л доо. Би харсан чи жоохон хитцэн байсан. Хань амар бие байсан барьсан л лээ. камер руу хараагүй. Камер руу Одоо ингэ ширтэлцээ лээ. За одоо камер руу Нүдээс алахгүй тий. юу яаш маа дилээ. Ирүүш мөр байна. Даас идэл ерөөс камертаа харцаагүй тэгэл юу яаж байгаа л ингээл доош хараад цасраа гарсараа. Камер шарс жоохон бос хүмүүсийн хийж байгаа юмнууд нь хинээс тарагдаад шүү дээ. Доош машаараа юм оролцсон шүү. Анар манар тэнд баг өөдцэн суугаад байгаа юм уу? Одоо юм шиг. Юу вэ? Тараа юу идэх вэ? Гэтэ хүмүүс айгүй тийм сэтгэл хангалуун байгаа юм шүү те. Бидний царайг эцэст нь харсан да. Харин тий. Дөрөв илийн юм яаж илэрдэг. Бас реакшн үзэхээр гоё байгаа л хэрэгтэй гэж бодлоо шүү дээ. За юу болж өнгөрөвдөө? Өнгөрсөн 7 хоног. Kiss night. Тийш найт туссан байгаа. Тийш гэж би оролцсон шүү дээ. Амар том шааж халаалсан та. Ер Йоо. нь аюултай чугай сонирхолтой байсан. Тийм. Үгүй ялагдсан ч гэсэн нэг тийм гоё мэдрэмжтэй ялагдсан. Танай багч ямар нэртэй байлаа? Fantastic Four ба зүгээр л бэлгүүнэ. Яаж та. Энзээ. Би дөрвч ингэ болчиход байх. Бэлгүүний дөхнөр бодохгүйсэн. 5 хүнтэй нэг тийм нөө 5 характертэй юу болох гэж ерөөсө олдохгүйсэн хаа. Хэлэн за. Fantastic Five гэж Цав цаг магч гэсэн аюу хурдан өнгөрчдөг. Харин тийм тэр чин тий. Тийм бодсноос хамаагүй хурдан болоод Гэхдээ айгүй удаан байсан шүү. Би нэг асуултуудын хариултуудыг мэдчихсэн болохоор ч тэр ингээд бүх хүмүүс ингээ уйдгартай байвал яана над шиг ингээ уйдгартай байвал яана л гэж би чухал. Өгтөө тэр чинь угаасаа хүмүүс чинь ингээд оролцож байгаа хүмүүстэй амар хурдан өнгөрч штэ хариулж байгаа юм чам. Би бүр яг ингээ Хариултаа бодож модоо. Тийм. Өгч тэр мэдгүй асуулт бол айгүй их байсан бас. бүр яг амар мэддэг юм шиг хэрнээ алдсан асуултаа байгаа юм. Бас зөндөө байсан. Тийм. Танаа багийнхан ч л амар том өөстө болцсон. Тэр чинь яг нөө хариулсан асуултууд ирэлсэн баг. Усан дээр надад ч юу гэж байна. Ярилцж байгаа хэсгийг бичлэг их гээл танаа багийнхан дээр очисон чинь юу ч ярихгүй байсан. Тэгээ та хэд ярилтаа гэдгсэн чинь яриад дууссан. Бид нэр хариулцсан. Аль хэдийнэ буруу хариулцсан. Бид чинь гол нөө бас амар төрүүлж мөрөх гэж гоё enjoy явах гэж бодсон чинь. Тэгэл Ус оюутнууд маань бас ер нь боцоос жоохон цөөхөн баг бүртгүүлсэн. Тэгээ нөгөө нэг зарим хүүхдүүдээс ингээ асуусан баггүй би бас ингээ та нар бүртгүүлэхгүй мүү гэдэг олон хүүхдүүд сургуулиудаас. Тэгсэн чинь зарим нь болохоор ингээ тийм юу дүүлээ ухаантай хүмүүс л орно штэ тий ингээ ер нь бас очоо жоохон эвгүй байдалд орох уу гэдгээ санаа зовсон юм шиг санагдсан. Тэгэхээр бас дараа чи удаа зохион байгуулахад гоё. Ямар ч хүмүүс орж болно. Харин гоё Тэгээ бас болцоосоо гэж хүсэж байна ер нь. Тэр юм тааш. Би ч гэсэн тийм шууд дуусгачлаа шүү дээ манай яриг. доосоогүй. Би ч гэсэн тэгтээ яг үн тиймэрхүү яг үнд яг ямар хөө юм бол доо гэж бодчихсон чинь мэлэ бодчихсон. Тэгээ таалагдсан үстэй. Бодлоо таалагдсан. За. тэгээ гол нь бас юм мэддэг байхгүй дээ шинээр бас юм. Тийм л. Таалагдсан хөвчлөлтэй л байсан. Зарим асуулт мэсэлт нь ойлгохгүй. Нуураа зүгээр хөтлөгч игээл асуултыг уншижсэн аа. Би ч ойлгосонгүй. Юу ч ойлгосонгүй. Танаа сургуулийн айгуу мундаг оролцсон байлээ тий. Танайхаас амар. Яг хүүхдүүдийг нь тооцож үзэх юм бол 3 баг. Яг өвшөөгээрээ гэх юм бол 2 баг оролцсон. Тэгээ манай сургуулиас ч бас баг төрүүлсэн. Харин тийм л. Одоо төрүүлсэн танаа гоё. Тийм шүү дээ. Урлаг спортоор манайх гарч ирдэг юм байна. Ухаан дээр ядаж баг оролцсон. Тийм. Ухаантай хөтөлбөл байд юм байлээ. Нэрээ авч үлдлээ тэр. Бас амар төрүүлнэ гэж орж ирсэн шүү танай. Бэлтгэл хийдэг гэсэн. Харин тийм нэг хальт сонсон чинь өдөр болгон нэг 10 асуулт тавьж авсан.
Амар гоё сэтгэлээр хандсан байл шүү дээ. Амар ачаал бодол өгсөн байлээ. чиглэл өөрсдөө авцсан. За байгалийн ухаанд түүхээ чи яа энийгээ чи яа. Гоё системтэй бэлдсэн шүү дээ. Түүл юу төрүүлэхгүй. Тэгээ тэрийг таарчаад нөгөө нэг шагналын мөнгөөр хоолнд дараад. Монгол хоол болчихлээ. Тэгж байгаа нэг доо. Баймаа л гэж. За За Q90. За хэдүүлээ чинь Тэгээ манай энэ удаагийн подкаст чинь тийм шинэ форматтай байгаа. Манай баг түүхээ хэлцүүлсэн. Тий. Манай энэ удаагийн подкаст бол миний санаачлагаар би нэг хэлж байгаад айгу баяртай. уншихгүй. Загтлаа уншихгүй. Тэгээд гоё бид нөр өөр өөрсдийн гэсэн нэг 2-3 том сэдв бэлтэж авчирч мэдээ бэлтгэж авчирсан байгаа. Тэгээд тэрийг ээжлээд гоё харилцан яриад асуулт хариултаагаар ярилцаад явах болно. За тэгээд шууд эхлэх үү хэдлээ. За эхлэе. Юу яач идэх вэ? Мэдээг яаж бэлтгэснээ ярих юм шүү. Одоо жишээлбэл би бат мөхтэй ерөөсөй ойлголцоогүй байхгүй. За босс өгсөн болохоор Анараа мэдээ бэлдсэн хэсгийг бол би мэдэхгүй байна. энэ яг бэлтгэв царай. Бэлтгэв царай. Бэлцээ бэлцээ. Ямар Толгой дотор ч юм байгаа юм уу? Толгой дотор. За. Та нар наа чиг юм хариултаа харч энэ хараа хэдэн утас? 4 хуудас юм аа. Найз нөгөө нэг эко амьдраад нөгөө цаас хэрэглэх бол утсан дээр биш болчихсон байхгүй. би яаж утсан. Би ихтэй яг мэдээ биш сэдв гэж ойлгоодсон байхгүй. Харин тэгтээ би ч гэсэн яг үндэ сэдв. Чи бэлтгэвгүй юм биш тодлоо. Зүгээр сайн над дээр орж ирдэг ш. Би ч гэсэн яг үндэ. За доосон манай зэн. Би ч гэсэн сэдв гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чи яг үндэ мэдээл гэсэн чинь бас яг мэдээл гэхэлэр ч одоо яг хэцүү байгаад. харин тий яг Та хоёр ойлгоогүй болохоор. яг яах л гэж жоохон боцлоо. Тэгтээ ер нь тэгээд ямар ч гэсэн нэг. Гэтэ ер нь бол тэгэл юу юм шүү. Ноора Батмүх хоёр яг мэдээ бэлтцсэн. Бит хоёр нэг сэдвтэй л байгаа юм шүү. За яг би зүр өөрийнхөө үднэс нөгөө энийг яаж ярэ гэж нөгөө төлөвлөсөн талаараа яриа л та. Одоо би жишээл ингэсэн байхгүй. Манай нөгөө нэг подкастт ирдэг хамгийн түгээмэл одоо захиа болон асуултууд юу гэх юм бол ингээд хайр тий. Одоо хайр гэж юу юм? Ер нь яагаад бид нэр хүнд дурлаад байгаа? Тэгээ ингээд одоо байнга нэг тийм асуулттай яагаад ч н хувь тавилан юм уу? Яасан ийсэн ингээд би тэр асуултуудын хариултыг нь өгөх гээд тэрийг нөгөө нэг хүн одоо жишээл хүнд дурлахлаараа цаана шинжлэх ухааны үүднээс бидний биеийн цаана одоо яг юу болж байдаг вэ гэдэг үйлдэлээс тайлбарлах гад би ерөөхдөө нэг сэдвээ бэлдсэн байхгүй. Манайд хамгийн их арддаг асуултуудыг би одоо Чиэс ухаантай. Гэсэн мондөг. зэгцлээд өгнө гэсэн үднээс. Ер нь бас ингээд нөө нэг хүмүүс мэдлэг хүргэх Тийм. зорилготой юм шүү дээ. Нэг талаараа. Аха. Тэстэ буруу болгосон. Тэгвэл би бол Батмөхийнхаас шал өөрөөр бэлдсэн юм заа мэдээлээ. Минийх болонгууд нөгөө нэг тийм одоо тиймэрхүү мэдлэг өгөх гэхээс л одоо ингээд жоохон болж өрнөж байгаа нэг тийм мэдээ юм аяа ерөнхийдөө. Аха сурвалжлага яах юм те. Тийм нэг тэр Зүгээр зүгээр аль нь ч гэсэн болж штэ. Би ер нь бол хамгийн гол нь л ярилцах штэ. Анар яг юу бэлдсэн гинэ? Өөрийгөө. Яха би юу бэлдсэн юм гэхлээр одоо би сэдвээ хэлэх. Одоо ярилцах сэдвүүл юм уу те? Сэдв бэлтэж ирсэн гэдэг бас те. Бодоод Тийм олчих. бас өөр нэг жоохон нийтлэг одоо юу гэдэг Яг За, даалгавар хийж байгаа шүү. Ерөнхийдөө тэгээд ингээд Бэлдсэн бэлдсэн. нав тайван байх. Нав зөв тайван байх. Энэ хэлэх юм. За. Нороо гэлэх үү? Тийм. Би Зүүнтасаа яач юм. За, надад энэ 3 мэдээ байгаа байхгүй юу? За. 3 мэдээлэл байгаа заяа. За, нэг нь болохоор амар богинохон 4 мөр заяа. Тэгээ хоёр дахь нь болохоор нэг 7 мөр заяа. Тэгээ гурав дахь нь бол 3 утас. Тэр би тэ ингэ тавчлаа. Олон нөө нэг битнэстэй ярилцсан болсон. За тийм. За, тэгээ эхний мэдээлэл нь за эхний бэлдсэн мэдээлэл нь болохоор тэгж байгаа юм байна. Тэр Би одоо ингээд их сурвалжаа хэлчихье. За ханаас авсан бэ гингүүт Новости Москвы гээд 2,247,000 дагагчтай суугаас авсан мэдээлэл заяа. Тэгвэл энэ дээр болохоор тэгж байгаа 2025 оноо тэмдэглэхэд Оросууд дунджаар 62,655 рубль зарцуулахаар төлөвлөж байгаа гинэ. За тэгээ эндээс нь болохоор за энэ 62,655 рубль нь болохоор ер нь л өмнөх жилүүдээс хамгийн их буюу одоо түүхэн дэд амжилтыг тогтоож байгаа. Тэгээ ингээд категориор нь хуваагаад үзэх юм бол 10,000 орчмын шинэ жилийн баярын ширээнд 22,000 орчим бэлхэнд үлдсэн 26,000 нь 100 цэнгэл зарцуулагдахаар тэгж төлөвлөгдөж байгаа юм байна гэдгсэн баггүй. Тэгээ би энэ мэдээллийг уншаад за хэдүүлээ чи ер нь шинэ жилээр хэр их мөнгө зарцуулдаг вүлээ. Тэр талаар ярилцвал ямар юм бол гэж бодсон юм. Сайн сонирхолтой. Энэ ихтэй нэг өрхийн санхүү юм уу те? Эсвэл хүний юм уу? Хүний Нэг хүний 65,000 рубль юм уу те? тийм. Гэхдээ би яг тоошоо мэдэхгүй л юм л да. Тэгш өрхийн хүний гэж байгаагүй. Гэхдээ юу гэхээр баг өрхийн л гэж бодож байна. Тийм ширээ гэхээр 65,000 рубль гэдэг чинь Монгол мөнгөөр хэдэлээ 2 сая маяг. 2 сая.
Тооны машин тагсан чи болчихлоо. Тийм ээ. Энэний хажууд манай шинэ жилийн такс макс юм том бац. Тийш үү. Тийш үү. Одоо early bird чинь дуусчлаа дуусаагүй лөө. За дуусаагүй бол та нар аваарай. 609. Дууссан юм. Дууссан байсан ч гэсэн 709. 800 шүү дээ. За гэтэл Ялгаагүй хаа. 809 шүү дээ. тийм. За за. Гэтэ надад яг тийг санагдаад идэв шүү дээ. 12 сар яг ингээ хамгийн их зардлагтай сар юм шиг санагдаад идэв шүү. Тэгэл тимч бэлэг, тимч монитор, тимч шинжил. Тэгэл ямар их мөнгө зарцуулдаг юм шиг санагддаг. Гэтэ яг тэрнтэйгээ үнд үүсгэхээр зүйлүүд бас дурсан шүтдэг шүү дээ. Энэ оноо дүгнээд ингээд өөрийгөө шагнаж ийн гоё өөрийгөө одоо юу гэдэг шоодох эрхээ өөрсөндөө олгож байгаа шүү дээ бас. Тэгж бодглохлаар ер нь бас тэрэндээ дүүцсэн мөнгө зардаг хаа гэж боддог шүү дээ. 65 Монголынхтай харьцуулбал хэр юм бол. Гэтэ ер нь Монголд ч байсан гэсэн ер нь бол бараг илүү үнэтэй юм шиг надад байна шүү. 2 сая төгрөг гэдэг чинь яг үндэ гайгүй юм шүү. Монгол ихтэй амар үнэтэй мэлий. нэг албан байгууллагын юунд орохчл баг хэдэн 100 мянга. Тэг ширээ засах чинь яг үндэ амар хүнс цохлуулдаг байж тийм. Олон хүнтэй айл юм бол ер нь та нар одоо ер нь шинэ жил яаж тэмдэглэж байна да? Шинэ жилээ юу. За ямар тач яг орон гарахаа юу эсвэл юу? Ер нь одоо шинэ жилээ. Одоо тэгэл амоохийнхоо л шинэ жилд явна да. Амоохоос талааж өгөөлэй. би ямар тач Монгол явж гэр бүлийнхэнтэй 4 жилийн дараа тэмдэглэж байгаа. Зүг. Гэтэ гоё юм билээ. Би бас нодлоо гэр бүлийнхэнтэй гаргасан. Яг бараг нэг бас 2 3 жил ерөөсөө гаргаагүй байжгаад гаргасан чинь нэг хүүхд насанд очсон юм шиг надад. Ингээ одоо угаасаа ингээл оюутнуудаараа нийлж шинжилгээ тэмдэглэдэг шүү дээ байраараа ч найзуудаараа. Тэгэнгүүт ингээд ер нь жоохон зохион байгуулалтанд ордон шүү дээ. За одоо ингээд тгийгээд одоо шийдвэрүүдийг би гаргаад тэгвэл гэрийнхаа шинжил дээр би нэх гаргаад ах юм байхгүй. Тэгээд аавч хоёр гоё юм хийгээл. Тэгээд нэг буцаа хүүхд болсон юм шиг телевизээр юу гарах юм болоо гэлээ. Тийм Баярлалаа. юм шүү. Ял хийгсний хийсвэ л. Тийм тэгэл аяг тавгаа уучаал. Чао. Нэг зөөгч авсан. Хотлоод хасчаар байна. За анар яаж тэмдэглэж байна да? Одоо би ч одоо яг үндэ бодолсон чи энэ чи яг шинэ жилээр нэх амар байж оноо гаргаж үзег юм л чи яг нэгдүгээр курстэй Чи Монгол явчт юм уу? Тийм юм дандаа л Монгол бичсэн сэтгэл байж таардаг юм л. Тэгээд одоо сүүлийн жил юм чинь энэ нэг гоё оноо гаргаж үзвэл гэж юм бодчихлаа. Гэхдээ яг юу хийхийг бол одоохондоо бас яг тодорхой сайн мэдэхгүй. Ямарсан омоох шинэ жил явж байна. Сайхан шоогдчихвал. Тийм яг 31-ний орой гэхэд бол одоо яг одоохондоо тодорхой. Гэтэ нэг тийм юу гоё шүү дээ. Одоо юм гоё хувцас өмсөөд те хамт олонтойгоо шинэ жилийг Тийм ач холбогдол. мэдрэмж чинь бас өөр шүү дээ. Яг оноо гаргахны момент байгаа тэнгууд бас яг өмнө нь яг шинэ жилээ гарах юм гоё хувцас өмсөөд. Тэр бас яг гоё. Тэгэл гоё монитогийнхаа бэлэг мэлгийг аваад Тийм. солилцоол. Тэ ялцчгүй уг нь бол шинэ жил Москвад аяга гоё идэл та тий гадуур авсан ч гэсэн. Шинэ жил уур амьсгал. Яа гэтээ надад яг тгий санагдаад идэв шүү дээ. Анхны жил мэл бол ингээл ирээл яг тэр одоо шинэ жилийн уур амьсгал 12 сар гаргаад л орчтой шүү дээ. Одоо хасаагүй ялцсаал тэгэл чимэглэн нэрэмэрээ. Тэгээ тэднийг харчаал вау ямар гоё юм бэ гэж бодчихсон. Одоо ч гэсэн тэгж бодож байгаа л та. Гэтээ анх бол бүр ингээд вау. Энэ тийм мүлгэрийн оронд ирсэн юм шиг. Нөө нэг манай Монголд Улаанбаатар чинь нэг улсын их төлбөрийнхаа ёлкийг хараад вау гэдэг байсан чи энд баг ёо метро болгоныхаа Харин тийм юм болгоныгаад 8 гоё. Ер нь гоё уур амьсгал. Тийм. Зүгээр л ямар ч хамаагүй нэг дэлгүүр ороход л амар гоё гэдэг шүү дээ. Аха. Ер нь яг ийм үеэр юуны тулд энэ сурч байгаа бол ер нь жоохон лимитийн хэрэгтэй те гоё. Ялангуяа шинэ жилийн үеэр. Тийм хүмүүс ч юм уусаа тэгэд юм л шүү дээ. Оросод очиж шинэ жил, Москвад очиж шинэ жил тэмдэглэх юмсан гэтрээ гэж ярилээ юм лээ. Тэр гоё. Шинэ жилийн уур амьсгалаа мэдрээрээ. Гэтэ угаасаа тэгэл метроны буудлын тэр нөгөө нэг надад хамгийн их таалагддаг чимэглэл нөгөө юу шүү дээ. Байрнуудыг ингээ юм бантгэлчтэй шүү дээ. Тэр нөгөө цөмийн чимэглэл амар гоё шүү дээ. Тэр зөвхөн цүн гэлтгөө ер нь ингээ байрнуудыг тэгчтэй юм л шүү дээ. Яг анзаарсан метро. анзаарсан. Тагаска хажуулаа тэрний тийм басдаг. Тэгээ метронууд ч юм айгүй хөөрхөн болсон мөлий. Метро зарим метро ч бас нөгөө чимэглэл мэлтэй явж магадгүй тест. Тэгэхээр гоё гоё. За дараагийн юм ярих уу? За тийм. Дараагийн мэдээг
Анар. нэг юм уу те. Тийм нэг ээлжлээ хэлэх явчих. Ээлжлээ За, дээр. тэгээд. Тэгвэл За. Би яг ингэж бодлоо л да ингэж яг ер нь яг ингээ оюутан болгоно ер нь Яа ингээ яа. ингээд ер нь тулгардаг ер нь айгу ойрхон байдаг ингээл юмнуудыг ингээд бодоод үзсэн чинь ер нь юм за хов жив гэсэн яг сэтгэлээ миний толгойд нэг амар их орж ирээд байгаа юм хамгийн За. тий одоо ингээл цуу яриа одоо үн ч юм уу худлаа ч юм уу одоо ингээл янз бүрийн одоо ингээл юмуд байдаг шүү дээ. Тэнгүүд нь би ингээд бас нээдээс хайж үзлээ бас ингээд би сэтгэл бэлтэж явах та. Тэгсэн чинь ер нь яг хов яг яагаад ингээд хүн ярьдаг яг яагаад хүмүүс ховд илүү одоо ингээд дурлаад байдаг шалтгаан гэсэн чинь одоо ер нь бол сэтгэл судлалаар бол ингэдэм байл та. Хүн одоо нэг хүнд хов ярихдаа ер нь бол зорилго нь одоо ингээд цаанаасаа юм хүн тэрийг өөрөө ч мэдэхгүйгээр нөгөө хүнтэйгээ дотн яриа өрнүүлэх маягийн одоо дотносгож орж байгаа үедээ ер нь бол хүн илүү ингээд хов ярьд юм байна гэж аахгүй. Тэгээд хүн яг яагаад тэрийг илүү ингээд хүлээж аваад байдаг вэ гэсэн чинь ингээд одоо юу гэдэг яг тэр хүнтэй яг ярьж өгж байгаа сонсож байгаа хоёр хүн яг нэг үзэл бодлоор нийлж одоо нөгөө аль нэг хүнийг буруутгаж байгаа ч юм уу одоо нэг одоо шоолж байгаа ч юм уу тийм сэтгэл хөдлөл үзүүлж байгаа үедээ яг ингээд айгу ингээд нэгдэж ингээд юм яг тэр ярьж байгаа хүмүүст нь бол айгу тийм таатай уур амьсгал юу бол бүрдээд идэм байл та цаанаасаа Тийштэй хав бацх гоё шүү дээ. тийм тэгэнгүүтээ яг ярьж байгаа ч тэр сонсож байгаа ч тэр хүлээж авахтаа яг адилхан нөхцөл байдал өөрт нь үүсээд өөрөө тэрийг нөгөө одоо хүнээсээ илүү ингээд амжилтаагаар даван туулцсан байх юм бол хүн ингээд цаанаас бас юм жоохон баяс ч ингэж одоо ер нь бол хүний мод дурлж хүлээж авт юм байна. Нөө харьцуулаад байх юм шүү дээ. Автоматар ингээд харьцуулах ингээд юм механизм нь ажиллаад идэв байл та. Тэгээд бас бичсэн тэрийг уншичаал бас нэрэл яг цаанаасаа л хүн болгон ер нь тийм байна да гэж бас ер нь айгу бодчихлоо. Тэгээд ер нь тэг хүн чинь ер нь сөрөг мэдээлэлт ер нь илүү ойр байдаг шүү дээ. Одоо манай Москвад ч гэсэн ер нь бүгд мэдчихлээ. Зарим нэг тэгтээ тохиолдолд бол бас хитрээд идэг шимнүүд бас байдаг. Тэгтэл ер нь хүн болгоод хэмжээ хязгаартай байх. тийм хэмжээ хязгаартай бас байх хэрэгтэй. Тэгтээ бол нэг хэмжээ хязгаартай яаж байлгах боломжтой юм болов би бас дотор өөрөө бодоод үзсэн чинь ярьж байгаа хүнээс нь илүү яг үндэ сонсож байгаа хүн яг шүүлтүртэй яг яаж хүлээж авахаас хамаарж ер нь бол тэр ховж юу ямар ах нь одоо ингэ шийдэгддэг юм шиг бас ер нь айгу Тийм ч ерөөсөө сонгуулийн зарчим л шүү дээ энэ чинь. Тэ? яг үндэ одоо надад ч гэсэн манай одоо ингэ би ч иргэн тойрныхонтойгоо бас ялаа хов ярих үедээ тэгэл ярьдэн шүү дээ. Ер нь тэр чинь бол нэг тийм ер нь нэг хэсгэлтэй тэр бол байж байх ёсгүй юм бол нэг талаас бол биш ах гэж бас би бодоод байна. Хааж байж л ярьдаг. Тийм байхгүй болгож чадахгүй юм шүү дээ. Тэгтээ одоо юу гэх Нийгэм байгаа. яг үнэн худлаанч мэддэхгүй зүгээр ямар нэгэн ямыг сонсчингуудаа тэрийг цаашаа нөгөөний улам дэлгэрүүлж ярихдаа илүү нөгөө нэг жоохон тийм давс нэмж хүний мод илүү дурлах гэх юм уу нэг тиймэрхүү төсөл байдлууд бас ер нь аюух үсээд байгаа хаа гэж би бодож байлаа ер нь. Бас жоохон уриалмаар санагдчихсан байхгүй би яг үндэ нэг тэр нэг янз бүрийн аккаунтууд дээр гарч ирээл тэр бол яг үндэ яг тэр юмн дээр тэгж бичүүлээд байж байгаа хүн яг ямар сэтгэл ингээд хөдөл ингээд тэр хүн мэдэрч байгаа бол яг яаж тэр хүн хүлээж авч байгаа гэдгийг яг үндэ тэр уншиж байгаа хүмүүсүүд нь бичиж байгаа хүмүүсүүд нь яг үндэ ерөөсөө огт боддгүй юм шиг зүгээр надад санагдаад байхгүй одоо ингээд юу гэдэг гэрээсээ олтолтол бас дөнгөж имзэг сэтгэл хөдлөлтөй ч хүн байж болно шүү дээ шинэ хэрэгс оюутан байж болно. Тэгэхэд зүгээр ингээд өөрөөсөө шалтгаалаагүй байдлаар хүртэл өөрийг нь ингээд муу хэлэх тохиолдлууд аюух юу манай Москвад юу байна. Ер нь хаас яг маань сургуульч амир их байна. Тэрхий токсик хүн юм байна. Тэр байдлаа ер нь жоохон цензуртай хандаач. Одоо жоохон бас тэрийг болдгоо мах гэж жоохон багасгаач гэж бас ер нь хүсэж байна. Тэр ингээ над зүгээр жоохон өнцгөөс надад гэдэг юм хов ярих зүйл бол ярьж болно шүү дээ. Тэр бол нээлттэй гол нь нөгөө нэг нэрээ нууж тэгэж явуулж олон нийтэд ингэж худлаа хүн мэддэхгүй шаргах гэж өөрөө жоохон зөв байхгүй юу. Тэгэхгүй одоо хүний нэр төрөл ингээ найз төрөө ингээ бөөндөө байж байгаа те ингээ нэг юм ярил ингээ завхгүй явахгүй тэгэхгүй бүр яг нэрээ нуугаад яг нүүрэн дээр нь очиод те ингээ тэгж хэлж чадахгүй юм байж ээж ардуур нь тэгээд ярих бол бас хэцүү л дээ. Одоо яг нөө архины зөв хэрэглээ гэдэг шиг одоо энэ gossip-ийн ингээ зөв хэрэглээг гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм л та тийм. Тэнгүүд одоо миний бодож байгаагаар бол одоо нэг тийм яг нэг тийм гоё хоб бацдаг юм
групп үүсгэх хэрэгтэй байхгүй. Тэгэл яг тэднэртэйгээ уулзаал тэднийг ярьчаал тэгэл нөгөө хэрэгцээг хангацсан тэгэл тарчаал нөгөө тэндээс ерөөс задардгүй тэгэл нэг уулзс дараа нэг үйлдэлээр тэгсэн ингээл тараагчдаг. Яг тийм болохоор айгу гоё юм байлээ гэж би нэг өөрийнхөө туршлага дээрээс дүгнсэн байхгүй юу. Чи групп үүсгэсэн юм. Гэхдээ нэг манай сургуулах яг тэгдэг байсан байхгүй. Бид нар нөгөө ингээд цог шоонд явсан зэ ингээд. Шоонд явчихад маргааш нь зүгээр. Тийм. Маргааш нь зүгээр за орой 6 гэж манай өрөөнд. Тэнгүүд бүгд ойлгоод ингээд өөрөө тэр. Тэгвэл өчтөр яасан чи тэгсэн гэсэн. Нэг амар бас хөвөн амтны юмрахгүй зэ. Өөртөө чи тэгжсэн чи тэгжсэн гэсэн. Тэгсэн чинь тэгээ ярьчаал тэр хүн тэндээ бүр амар хөөрөлдөж гоё яцгаажаал. За нэг 2 цаг ярьчаа. Тэгэл тараал. Тэгэл тэрийг цааш дахиж гинж ярихгүй. Гэтэ тэр амар гоё гэдэгтэй. Бид нар бүр нэг тэр нэг донцтой байсан байна тийм. Яа нөөтгөө ярмаар санагдав. Бар тэг гэж ингээд шоотаад за шоотчаа тэгээ тэгнэ. Тэгээ бүнд гомь идэ сууна. Тийм нэг тийм аюу хөөрхөн жаашаа. Зүгээр яг хоо энийг нөгөө нэг амар энэ бол харин тийм ямар нэгэн байдлаар тийм аюулгүй боохгүй. Энэ бол алга болгох чадахгүй бид нэр зүрхтэй. Гэхдээ харин ингээд энийг арай зөв зохистойгоор ч юм уу одоо юу гэдэг арай нэг багцсаж яах арга юм байна. Хамгийн хийсэн юмнаас нөгөө нэг ярьж байгаа хүнээс гадна сонсож байгаа хүнээс амар хүч шалтгаалдаг гэх тэр бас надад амар бодож байгааг үнцэх шиг санагдаж байгаа хөө. Одоо жишээлбэл яг бондод үзэхэр уус тийм штэ. Одоо би одоо нэг юм ярьлаа гэж бодоход бас давс нэмээд ярьчингууд хин давс нэмж ярьж ийн хин худлаа хүн ярьж ийн мэдэгддэг те. За энэ бас худлаа яачлаа даа гэж нэг мэдрэгддэг те. Тэрийг одоо ингээл чи арай л ингэж байгаа юм шүү. Наа чи бас ийм ч юм билүү гэнэ нөгөө хүн чинь бас бодно штэ. Өнөөрөө бас тэгсэн ч юм болоо гэх нэг тиймэрхүү байдлаар тийм яг зөв юмн дээр ингэж бол тэгэхгүй одоо наа чи бүр тэгсэн бохоо бүр ингэсэн бохоо гэдэг улам ингэж малтаад байдаг ч юм те. Шүүм шинэ 190 дээр айгу шүүмжлэлтэй хандах хэрэгтэй л таа уг нь бол критикал хандах хэрэгтэй. Тэгээд нэг тийм хүний мууд үзэхээс илүү бас зүгээр have fun авах гэж л. Тий. Тэгээ хов ярих ч юм бас стресс боруулдаг гэсэн шүү дээ. Тийм. Амар үнэ. Асуудал мартагдуулаад. Тийш. За болцсон уу? Тийм. Амар гоё мэдээ хэлчихсэн байна анарч. Чи дөрөвнөөс анарыг юу гэдсэн бэ? Чиний даалгавар хийсэн шүү. Би толгой дотор хийсэн. Чи чамаг одоо юу гэлжсэн чи сонсъё л доо. Би ерөөс мэдээ хэлчихгүй. Ядаж иймэрхэн байгаас тийм. Иймэрхэн юм чи. Би зүгээр ярины сэдв бэлдээд ирсэн. Би яг сэдв гэж ойлгоцсон байхгүй юу? За. Тэгээд гэхдээ сая би одоо сэдвээсээ ярихаарч минийх жоохон ач холбогдолгүй санагдаад байна л да. Тэгэхээр зүгээр толгоон дотор бас л ярьчих гэж бодож байна. Шууд импресацаараа. Анар одоо тийшээ жоохон юу яваач. Яасан гэдэг. Анараа мундаг грин талбар хийсэн. Би грин талбар хийгээгүй. Гэхдээ яг сая ингээ анарыг ярьж хахад би бас иймэрхүү ярьж болох юм биш гэж нэг бодогдсон зүйл нь юу гэхээр одоо угаасаа ялангуяа миний ойрын толгойн өвчин бол сесиал байгаа байхгүй юу. Тэгээ оюут нууц ч гэсэн зарим сесид байгаах, зарим нэг сард байгаах. Тэгээд хичээлээ хийх арга барилын талаар бас тодорхой хэмжээнд мэдэхгүй байгаа оюут нууцаа зөвлөмж ч юм уу нэг тиймэрхүү юм өгвөл айгу зүгээр санагдсан юм. Тэгээд яг тиймэрхүү л яг би мэдээ бэлдэж ирээгүй байгаа ч гэсэн зүгээр нэг сонссон юмнуудаа бас жоохон хуваалцлаа гэж бодлоо л доо. Тэнгүүд одоо жишээлбэл хүмүүс хичээлээ хийх гэдгийг ингээд нөгөө өдөр шөнөгүй суухыг хэлдэг шүү дээ. Ер нь ялангуяа нөгөө хорлон 7 хоногор чи ингээд тасралтгүй суугаал ингээд ойлгохгүйсэн ч ойлгохыг хичээгээл ингээд суугаад яг ингээд тархи ажилуулж ингээд суухыг айгу зөв гэж боддог. Гэтэ би нэг судалгаа уншижсэн чинь яг үүндээ за 2 цаг суугаад одоо нэг бодлого бодож илээ гэж 2 цаг тухайн бодлогоо бодоод хариуг нь гарахгүй ангууд бүр дахиж нухаж суугаад 2 цаг бодоод 400 болдог ч юм уу. Яг энэ процесс нь буруу гинэ. Яаж энийг илүү амар хэлбэрээр амарч байх вэ ингээд яаж тархиа зөв ажиллуулах вэ гэхээр нөгөө тарих ингээд нэг чиглэл нэг юмд анхаарлаа төвлөрүүлчихээр яг тэр зүйл рүүгээ төвлөрөөд гэх юм уу. Одоо нөгөө blind spot effect гэж үүдэн штэ ингээд машинаар ярил шүн ингээ машин уртлынхаа амийг л хардаг, хоёр талынхаа амийг хардггүй. Тэгэнгүүт нөгөө өөр арга замыг ерөөсөө эрэлхийлэх одоо хэсэг нь хаагдчихдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт тухайн бодлого дээр яг буруу бодоод байгаагаа л одоо яг тэр зарчмаараа л яваад нэг ингэх ёстой штэ гэдэг байдлаар тэрнээс яаж сэргийлэх вэ гэхээр хэсгийн завсарлага авах хэрэгтэй гэдэг. Тэгээд завсарлага авч ээж энэ нь илүү үр дүнтэй болдог гэдэг. Одоо нөгөө помодоро эффект гэдэг гэж байдаг шүү дээ. 25 минут 45 минут хичээлээгээд 15 минут завсарладаг гэдэг. Тэрний бас үр дүнтэй байгаа байдал нь энэнтэй амар хамааралтай байдаг гэх яг шинжилгээ ухаан талаас. Тархиа ингэж амраангууд одоо жишээлбэл би бодлого бодсон юм шиг миний тархины одоо нейрон эсүүд үштэй яг хэсгийн одоо жишээлбэл энэ хоёр л ингэж хоорондоо холбогдож ажиллаад байгаа байхгүй юу? Хэрвээ тархиа амраачвал энэ хоёрын холбоос маань ингэ тайлагдаад эдгээр маань бүгдээрээ амраад эргээд буцааж оруулангууд би зөвхөн энэ хоёр биш энэ гурав үгийг нийлүүлэх боломжтой болох ч юм уу. Зүгээр тайлбарлах. Яг тиймэрхүү байдлаар тархиа ингэж амраах нь илүү зөв байдаг гэд. Тэгээ энэ нь зөвхөн яг
одоо шинжлэх хичээл хийх одоо юм унших судлахаас гадна нөгөө урлагийн хүмүүст бас аюул холбогдолтой байдаг гэдэг. Нөгөө урлагийн хүмүүс онгод орно гэж ярьдэн шүү дээ. Тэр нь яг үүндээ тийм байглаас ирдэг хөгдөл гэхээс илүүтэйгээр хийх ёстой юм а бүгднийг хийчин. Тэгээ ингээд бүр толгойгоо гашилгаал байхаас илүүтэйгээр яг амарж байгаа үед нь илүү орж ирдэг шалтгаан нь юу вэ гэсэн чинь бас нөгөө бусад юмнуудаа харахгүйгээр ийм болохоор яг тэр онгод гэдэг зүйл чинь яг үндэ өмнө нь хийцэн байгаа бүх хичээл зүтгэл нь одоо ингээд одоо энэ бүх зүйлүүд бүрдсэн байгаа зүйл нь амрангуут энэ юмнууд нь хоорондоо холбогдож байгаа гэх юм уу. Тиймэрхүү үндслэгээр тайлбарладаг болохоор ер нь бол амралт аягүй чухал хэрвээ юм хичнээн юм ойлгохгүй ингээд толгойгоо гашилгаад ингээд өөрийгөө зовоогоод ингээд өөртөө гутраад авах ш хэсэг дүр амралт аваад те гадуур алхах ч юм уу нэг дуу сонсож сэргчээд тэгээ буцаад яг оронгууд илүү нэг толгой сэргийг болчдөг гэсэн юм сонсож ирсэн юм байна. Би бас одоо яг систем бэлтгэхдээ энийг ашигладаг гэх юм уу. Тэр урлагийнхан бодлоор нөгөө нэг төшөл дуу хөгжим зохиох могох үе дээр юм шүү тий. Тийм одоо ингээд зохиохдоо ингээд нэг нот бичээл ингээд болохгүй гадангуут нь ингээд амралт аваад жаад арай нэг өөрөөр харах боломжийг олгодог юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ нөгөө хин би ч нэрийг мартчих. Тэгтээ нэг тийм алдартай уран бүтээлчтэй дээ шүү дээ. Нэг тийм зүүдэндээ ингээд нөгөө толгой юм нь орж ирсэн. Ашгүй бол одоо юу гэдэг ингээд амарж яхад нь ингээд амралтын байдалтай ингэж яхад нь гинт ингээд толгойд нь орж ирдэг гээд тэрийг бол яг хүмүүс одоо ялангуяа тийм боловсролын шинжээч судлаач тайлбарлахдаа нөгөө өмнө хийцэн байсан бүх юмнууд нь ингээд яг нийлж бүрдэж тийм юм үүсгдэг гэж тайлбарлав. Та нар юу яаж? Гэтэ угаасаа санал нэгдэчихнэ. Тэгэхгүй бол ингээд яг ингээд дундуур нь тасралгаа авахгүй нэг 2 3 4 цаг ч юм ингээд амар суугаад ангуудыг дотороос ингээд бачуураад идэж бүр би бас юусоо улаан сууж чадахгүй ч яг үндэ би 45 минут ч яг үндэ юм аа хийгээд 15 минут хичээлээгээд 45. Тэгээд би бараг л тэгдэгэ нэрээ. Тэгээ угаасаа яг нэг цаг суучаад ч юм уу дараа нэг завсарлага аваад яхаар угаасаа яг үртөнтэй идэггүй санал нэгдэчихнэ. Нөө юу гэдэг чинь ингээд нөө hard work биш ингээд нөө smart work гэдэг шүү дээ тий. Ингээд тасралтгүй биш ингээд ухаалгаар ажиллах хэрэгтэй. Ер нь бол тэр зөвлөж чаддаг та. Та нарын сэсэ янууд одоо би яг үндэ подкаст хиймээргүй. Юу гэж байгаа юм. За энийг хаслаа. Замын. Хоёрын нэг нь та нар ингээд би юм хэсэ. Та нар ингээд нөгөө нэг ерөөсөө бэлтгэхгүйгээр сэсэ одоо харгуу орж исэн нөө. Би байгаад байсан шүү дээ. Би бол байгаад байдаг. Тэгээд өөртөө найдаал ордог. Би бол унж монол тэгэл би бол тэрэн дээр үгээр ач холбогдол би өгдөг шүү дээ. За тэгэл хайл онцлаа. Дахиж өгөх гэж очоод дахиад онцлоо гэж заримдаа тэгэл. Тэрэн дээр яг анх бол нэгдүгээр курс за нэг мэдээчсэн нэг хонд байсан юм аа. 2000 таны анх яг нэг унж мононгуудаас хүн ч бас тэгдэм байл яг анхны мэдрэмж нэгээд жоохон ахны бүхэн хүчтэй л дээ угаасаа. Айгаа одоо бараг жоохон тэр өдрөө эморч мемороод. Үлч мэдлээ. Тэгээд сүүл рүүгээс тэгээд бараг заримдаа багшаасаа зүгтаагаад тэгээд албаар унгуудаа өөр багш руу оож байгаа. Тэгээд сурдаг юм байлээ. Манай сургууль жоохон чанга болохоор ер нь жилд нэлээд олон хүмүүс хөөгддөг. Яг ингээд умснаасаа болоод тэгээд ингээ хамт сурж исэн хүмүүс ингээ хөөгдөд ахаар жоохон айцтай байгаад тийм билээ ингээд хөгцчих юм шиг. Гэтэ тэгэл чадлаараа хичээгээд болохгүй бол нөгөө хувь тавилан дээр нэг шүү. Өчтөр юм уншиж байхдаа юуны магад гэж одоо хиймээрээс нь тавьж уншиж үзсэн. Яа. Нэг баг оюутан болох утсан бахаа гэж. Тэгээд хиймээрээс ангаа ингээ тавьчихсан. Тэгээд за энэ юм толгоонд минь сайн ороосаа. Намнаас баг ингэж юм ингээд. Гэтэ ордог юм билээ. Үр дүн гарцсан уу? Маргааш гарнахаа амжилт хүсье. Амжилттай амжилт хүсье. Одоо энэ подкаст миний зэс дуусах үеэр л орох. За. Сайн байгаасаа. Гэтэ та нарын шалгалтууд ч нэг аман байд юм уу эсвэл бичгээр байд юм уу яадын? Дандаа аман үстэй. Манайхас дандаа аман. Тэгэл билет суглаад яг нэг хуучны Орсны кинонууд дээр гардаг шиг тэгэл яг л багш орд очивол билетээ суглаад билетээ аваад хараад хэцүү ингээд. Харин тийм. Хуучаасаа гэж юм шиг. Гэтэ яг хуу цаас ингээд суглаад тэрэндээ ингээд тэгэл угаасаа бүх билетээ бэлдэх боломжгүй шүү дээ ер нь. Тийм шүү дээ хэцүү шүү дээ. Яах юм жоо хэцүү байдаг. Гэтэ мэрэгжлээс хамаард юм шүү. Манай одоо бас хууль мод олоос ярилцаар сурдаг хүмүүс бол дандаа аман байдаг шүү. Миний мэрэгжил ондоо болохоор ер нь дандаа цаасаар. Би нэг удаа яг мат үзэж байгаа юм чи өөдөөс нь яриад иж болох л дээ тийм болохоор тест мэст янз бүр багшаас хамаардаг. Би гэхдээ нэг удаа ингээд ямар хичээлэн санахгүй наа ямартай ч 60 билетээс аахгүй юу шалгалтын дээрээ. Тэгээ би тэр 60 билетээс нэгийг л уншсан.
Багш өөртөө ихтэйгээр тэг би марш очоод тэрийг соглаад тэг би онцгсон. Энэ наастагт айгу ховор биш үү? Харин тийм. Төвчлөөд бол хэрэггүй аа. Тэг ер нь бол айгүй рисктэй. Төвчл үзхийг хориглоно. Тушхыг хориглох. Тэг би бас 10 жил байхдаа яг тэгж ирсэн шүү дээ. Амар гоё тэг бүр ингээд Манай ээж бүр надад хэлэхгүйсэн шүү дээ. Би бүр тэгээ за. Би бол өөрийгөө шалгалт хичээл дээр үнэхээр одгүй гэдгийг мэддэг. би бол үнэхээр аттай гэдэг бол Би одоо мэддэг. зарим билетнээс 59 нь уншицсан, нэг нь уншаагүй байхад надад тэр нэг уншаагүй билет. Яа тийм л шүү хүмүүс. Манай зас тэгэл яг миний уншаагүй ганц нь орж ирдэн даа. Надаа яг миний унсан ганц нь орж ирж байгаа. Би нэг гоё за яг нэг амар хатуу биш жоохон гайгүй сургууль сурдаг хүмүүс байл би нэг амар гоё тип хэлчихээ зэ. Та 60 байна уу 100 байна уу хэдэн билет ч орж ирсэн бай зэ. Та нар юу ч гэсэн хамгийн ихний 2 билетийг л цээжилчих. Тэгэл чи эхлээд нэгийг суглаад хариулж чадахгүй бол багш нь чамайг тэнцүүлэх гээд за ядаж энэ нэгдүгээр билетийг хэрэгэнсэ. Тэр үед нь ярьдаг байхгүй яг. Эсвэл чамайг чи айл нэг дуртай билет уншиг штэ. Юу мэдж байгаа. Юу мэдж байгаа. Тэгм бол чи ингээд би шууд ихний хоёрыг ярий гэд ярих юм бол чи амар бас ингээд ядаж энэ хүчин эхнээс нь авахудаад ингээд тэрийг өөрөө ятайхан ярьчихвал тэгэл бас гайв шүү дээ. Макс то ер нь бол гэтээ шалгалт орчих юм чинь доор ишнэ 3 билет мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь доор иж ер нь ихний хоёрыг бол заавал зэрлэх хэрэгтэй л гэж би бол боддог. Би нөгөө нэг гадаад оюут ингээд ганцаараа жоохон өрөвдүүлээд гайгүй цордог тактикаар явдаг хүний хувьд хэлэхэд бол ийм зөвлөгөө байна. Зөвлөгөө байна. Санал нэгтгэж байна. Манай сургуульд бол ихтэй төхөөрөмжгүй шүү. Танад бол сургуулиас шалтгаална шүү. Хэр хатуу үднээс бодолцоорой. За. За. Одоо бат мөх. За. Бас. Бас. Бос. За минийх аюу харилцан яриад байгаа. Би За. энэ дугаасаа нөгөө нэг зөв буруу хариулт гэдэг байхгүй мэдээж. Тэгээд бүгдээрээ би эхлээд юу гэсэн ингээд энэ яг тухайн сэдв бүртэн өөх юунаасаа өмнө ингээд асуулт асуугаа явчихна. Та ингээд ямар нэг бодол санааг өгөр зүгээр л сайхан хариулаад надад харилцаад яваад өгөөрэй. За багш шиг санагдаж байна. Лектор ч нэг тийм биш нэ. За. Тийм. За хамгийн ихнийхэнд нь бол аюу гоё энгийн асуултсан. Энгийн чигтээ хэцүү ч юм уу. За хайр гэж юу вэ? Үнэн ч хайр гэж юу вэ? Тийм нөө манай алдарсан үнэн ч хайр гэж юу? Манай сургуулийн За зүгээр гоё хэдлээ. Ер нь хайрыг та нарт юу гэж яг хоёр хүн яадаг ийдэг эсвэл юу гэж дүрсэлдэг? Хоёр хүний хайр юм уу те? Ер нь бол нөө яг хайр сэтгэлийн хайр гэх юм уу? Тэр талаас нь илүү та юу гэж боддог талаараа хэлээд ч юм. За ануужаас эхлээд цаашаа явчих. Бодож явах чинь. Бас бодож байна тий. Бат чинь яаж нэг. Тэгээ энэ дэр надад бас юу байхгүй гэхдээ зүгээр би нэг товч байдлаар л хариулъя гэж. Тий. Хамгийн чухал нь ойлголцол юм шиг санагддаг шнэ. Одоо яг хайрыг нэг үгээр тодорхойлох гэвэл би ойлголцол гэх юм болов. Одоо яг тэр хүнтэй одоо хайр сэтгэлтэй нэг хүн байгаа штэ гэхгүй. Тэнгүүт яг тэр хүнтэй л ойлголцож чадах. Яг ингээд тэр хүнээс л яг тэр ойлголцлыг авч чадах тийм мэдрэмж яг сорон ганц байхыг хэлдэг юм болов. Одоо жишээлбэл найз нөхөдтэйгээ байх гээд мэдрэмж байгаа штэ хүнд. Тэнгүүт тэрийг ингээд найзуудаасаа авдаг гэж ерөнхий ийм групп мэдрэмж гэх юм уу. Тэрийг одоо яг мэдээж хүн болгоноос өөр мэдрэмж л авал та. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм найзын хэрэгцээ дээр нэг тийм найзууд гэдэг юм орж ирж штэ. Тэгвэл яг тэрэн дээр болохоор тэр хүн яг цорын ганц гэсэн яг тийм ойлголцол гэж би одоогийн биелэг тэгж болдог нөхөр. Хайртай хүнтэйгээ тэгэхээр бүх зүйл дээр ойлголцдог хүнийг хайртай хүн гэж нэрлэж байна уу тийм. Бүх зүйл дээр яг ойлголцох гэдэг нь болохоор яг ингээд шууд ингэж ойлголт юу гэдэг зарим зүйл дээр бол өөрөө хичээл зүтгэл гаргаж ээж ойлголцлыг бүтээдэг гэх юм уу. Яг тэгжээж яг хайранд бүтдэг гэж бодох юм. Одоо жишээлбэл зарим юм дээр өөрөө буулт хийж өгөө зарим нь ингээд тэр буулт хийж өгөхөөж гэсэн өөрөө ойлгож байгаа шүү дээ. Тэр хүний гаач гэсэн буулт хийж байгаа мэдрэх. Тийм мэдрэмжийн ойлголцлын мэдрэмж юм. Би бол тэгж хамгийн гол нь нэг зэгт хүрэх хүсэл байгаад тахна шүү дээ. Тийм гол нь одоо яг нэг тийм наа. Чи ямар гоё хэлчихвэ. Чааг сонсож байгаа л юм биш. Нааш баг ингээд бат мөх гэдэг шүү дээ. Хайр гэдэг нь нэг зэгт. Ер нь би бол тэгж л бодож байна. Авчаар гоё тодорхойлолтой. Бодоод байх тусам гэхдээ илүү их юм бодох бол байх. Одоо илүү их юм ярмаар санагдах уу. Тэгээд нөгөө хоёроо бас бодлыг сонсъё гэж бодож байна. За анар жоохон урагшчаа. За. Миний бодлоор бол яг хайр амар урагшлаа багтаа ажиллаж байгаа. Ямар заа гэснэ. яг ингээд би боддоо ингээд ямар ч болцолгүй ингээд
хүн хүнийг хайрлах гэж зүйл байдаг гэж бас бодоод байдаг. Ялангуяа нүг гэр бүлийн Миний шиг тийм утгатай байхгүй. гэр бүлийн хайр ч гэдэг юм уу одоо өөр юм бэ те. Одоо ялангуяа ээж хүүхэд хоёрын хоорондын одоо хайр ч юм. Одоо тэр бол ямар ч нүний болцлгүй л санагдаж яг тэр хүн юу ч хийсэн юу ч одоо ингээд ямар ч буруу юм хийсэн хийгээсэн тэр хүн ямар ч гэсэн ингээд хайртай байх нь л үгс тодорхой. Одоо бусад одоо хосуудын харилцаа гэдэг юм уу тиймэрхүү одоо тал дээр бол хайр бол их тийм баг жоохон тийм тохиролцоо юм шиг санагдаад байдаг чинь нэг талаас нь нэг тийм жоохон гэрээч гэх юм уу. Ингээд тийм байх хэрэгтэй гэдэг хин би биндээ тавьж байгаа зарчим байгаа. Тэрийгээ ингээд ер нь бол үүсгэж болохгүй одоо юу гэдэг лээ. Зөрчиж болохгүй тийм зөрчиж болохгүй. Тэгэнгүүтээ би бас нэг сонсч байсан юм а. Юуны онолчлоо юу вэ? Хайр бол ингээд зүүнний үзүүрэн дээр тогтдог будаа гэж нэрлэдэг байна. Тэр чи хүн болж төрөх штеп хотлоо. За уучлаа. Би чамайг бодол судалсан юм ярьж байгаа шүү. За уучлаарай. За. Тэгээд яг яагаад вэ гэхээр ер нь бол ингээд одоо их хүрийн одоо холбоос өөр төр одоо хайрын харилцаан дээр бол адаглал ихнэр нөхөр хоёр ч юм уу байлаа гэж бодоход нэг араар тавихад шууд одоо тэр хүнийг үзэн яддаг. Одоо тэрийг л одоо шууд одоо ингээд зүүнний үзүүн дээр тогтчоо будаа тэгээд тийм юм болоход л шууд ингээд ундаг гэж л яг ярьдаг юм байл л да. Би тэгтээ энийг бол би өөрөө яриаггүй шүү манайхаа. Би зүгээр сонссон юм аа хэлж байгаа шүү. Чиний хэлэх гээд байгаа сар чинь болохоор ингээд жижигхэн асуудал гарч ирэхэд л тэр ингээд норж унчих боломжтой гэдгийг хэлэх гээд байгаа юм шүү тий. Жижиг ч бай том ч байна уу? Яг уу нөгөө хүмүүстэй тусахтаа бол мэдээж байгаа том асуудал болж тусч байгаа л да. Тэгтээ Яг нэг хайрыг авч явах нь яг тийм хэцүү гэдэг талаас л гэсэн үг шүү дээ. Ер нь. Ахаа тий нөгөө Яг хэцүү гэхээр бас жоохон онцгой үг байна л да. Юу гэдэг айгу хөдөлмөр шаарддаг. тийм эмзэг айгу чухал тийм маш их хариуцлага өгөх шаардлагатай. Маш их хариуцлага тэгээ тэрийг бас тэрэндээ бас зориу одоо тэрнийхээ төлөө бас золиос одоо юу гэдэг тиймэрхүү юмудаа хүн гаргах л угаасаа юу ёстой. Ширээ тэгж чадахгүй бол заавал тийм харилцаанд орохгүй ч байж хүн болно шүү дээ. Өөрийнхөө сонголт. Тийм учраас хийж байгаа сонголтондоо хүн жоохон ухамсартай хариуцлагатай хандах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ одоо ингэж хайр гэдэг тэгэнгүүт яг тийм понятий бол мэдхгүй л дээ. Гэхдээ гоё тодорхойлно. Би бас ерөнхийдөө заримдаа нэг талаараа хайрыг ер нь тэгж харах дуртай гэх юм уу. Жохон юм яг түрүүний хэлсэн чинь тохиролцоо ч эсвэл нэг хамтран амьдрах чинь юм шиг гэрээ шиг хориг. Гоё хийндээ бүх талаараа нөө emotional болон бүх талаараа ингээд биеиндээ туслаад явах гэдэг юм одоо нэг тэгж харах боломжтой юм шиг зүгээр санагддаг бас. Тэр бас надад бас ингэ санагдаж шүү дээ. Ялангуяа нэг гэр бүл төлөвлөлтөн дээр тий. Одоо жишээлбэл бид нар ч одоо сархан гэр бүлтэй болоог байгаа хүмүүс. Гэхдээ одоо бидний яг мэдэрж байгаа хайр гэдэг чинь нөө мэдрэмжэн дээр тулгуурсан юм байгаа шүү дээ. Тэгвэл гэр бүл төлөвлөлтөн дээр хүрээд ирэхээр арай нэг тийм оюун ухаан дээр тулгуурласан хайр бас бий болдог юм шиг санагдаж шүү дээ. Энд чинь одоо нэг амьдрал төсөлгөө кино гэдэг лөө тэр үнээс аяг гой санагдаад тий. Яг амьдрал гэдэг чинь өөрөө тийм төсөл байгаа байхгүй юу. Тэгвэл тэр төслийг хамт бүтээлцэх хүн нь яг тэр нэг ихнэр нөхөр хоёр ч юм уу тий. Тэгэхээр бас яг гэр бүлийн төвшөнд хүрээд ирэхээр бүр яалтчгүй шүү тохиролцоо нэг юм болж ирэх байна. За, нараа юу гэж бодож байна да? Би юу? Чи яа энийг даа? Нараа одоо түрүүнийхээс гоё жишээ хэлэх үлгүү дээ амрынхаас. Яана. Сонсож байгаа. За би гэхдээ болдож амсангүй л тий. Амар хамгийн сүүлд нь хэлж штэ. Бидний ярианд анхаарат уу? Тий, та нарын яриг сонсоол тэгээд. Гэтэ яг би тэгж бодлоо л доо. Амжсангүй. Зөөр гэлс ботсон болохоор хайр гэж тийм амар тайван байдлыг хэлэх юм болов гэж бодлоо. Тэгээд яа тэгж ботсон бэ гингүүт хүмүүс чинь ингээл хоорондоо өрхөж мөрхөөл тэгэл амар токсик моксик байгаал нэгнийгээ гомдоогоо олуулуулаад тэгэл хэрэлдээл нэтрээ тийм мэдэн штэ. Яг үүндээ тэр чинь болохоор ингээд нэг би яг тийг сонссон бохгүй юу? Хайр яг хүнийг ингээд яг үнэхээр хайртай бол тэр хүнийгаа тэгэж тийм одоо хэцүү байдалд оруулж үйлүүлж муулахыг өрсө хүсэхгүй. Үнэхээр хайртай бол тэр хүнийг ингээд амгалан тайван байлгахыг ингээд жаргалтай байлгахыг хүснэ гэд нэг тийм сонсч ирсэн бохгүй юу? Тэгээд тэр өөрөөл ер нь бодлоо. Тийм ээ. Бас нэг төрлийн тийм штэ. Ер нь бол тэр хүнд ингээ амар тайван амьдралыг тэр хүнийг зовоохгүй чирчэн тэгээд гэдэг. Ер нь тэр хүнийхээ хүсч бол хамгийн сайн. тайван байх шалтгаан
Нан ер нь байвал ер нь байх хэрэгтэй л тий. За дараагийн сэдв рүү. За энэ дээр болохоор за би бас энэ дээр яг тийм нөө тодорхойлт нэг хайх гэсэнгүй зүгээр энэ дээр болохоор би Плато болохоор анх хайр гэдгийг яг нэг тодорхойлжсэн нэг томьёо болгож гаргаж ирсэн нэг төрлийн хүн юм байна л да. Тэр нь юу гэж тодорхойлсон гэхээр хүн анх хоёр гартай, хоёр хөлтэй, хоёр талаа хоёр зүрхтэй байсан. Тэгээд бурхныг уурлуулад тэгсэн чинь бурхан ингээд уурлаад хоёр салгаад бие биений хоёр салгаад хоёр өөр хүн болгоцсон. Тэгээд тэр нөгөө нэг тэр хоёр салсан хоёр хүн нөгөө бие бинийгээ хайдаг буюу бидний нөгөө ярьдаар миний биений нөгөө тал гэж ярьдаг зүйл бол энэс үүсэлтэй байна гэж тодорхойлсон байт юм байна. За дараагийн асуулт болохоор хүн өөртөөгөө адилхан хүн байдаг уу? За одоо цаадлаас эхлээ хариулъя явчих. Өөртөө адилхан хайдгуу. Тийм. Юу гэж бодож ин дэр? Зааж би жоохон бодъё дөө. Юу хариулт нь ороод ирлээ. За Хүн өөртөө адилхан гэхээс илүү тийм баланслж чадах хүн хайдаг юм шиг санагдав. Хүн ч яг одоо би тий одоо ингээд жишээлбэл би нэг тийм за өөр дээрээ шууд жишээ авчихаар би одоо зарим юмнууд дээр ер нь жоохон сэтгэл хөдлөл өндөр хүн штэ. Одоо ингээд үйл ажиллагаагаар ч юм ер нь жоохон догтлох үед амар догтлдог, хөөрөх үед амар хөөрдөг, унах үед бас нэлээд ундаг төрлийн юм баггүй яг сэтгэл хөдлөлийн хооронд. Тэнгүүд жишээлбэл миний хажуудах хүн бас тийм байвал хэцүү юм шиг санагддаг юм. Хоёулаа ингээд хөөрөөд хоёулаа унаад тахаар хэцүү байгаа. Эсрэгээрээ намайг гэтээ би бүх зүйл дээр тэгнэс үг биш л дээ. Зарим зүйл дээр. Тэнгүүд тэр зарим зүйл дээр нөгөө хүмүүс намайг ингэж тайвшруулж яадаг ингээд за энэ чинь болно шүү дээ санаа зовхон байхгүй гэдэг байдлаар балансалж амьдрах гэх юм уу. Тэгээ зарим зүйл дээр одоо жишээлбэл тэр хүн ингээд бас өөрийнхөө тодорхой хэмжээний юмнууд төр хөөрөх үе ингээд сэтгэлээр унах үе байгаа тохиолдолд нь би бас ингэж хамт ингээд унаад ах биш бас ингэж дэмжиж өгдөг гэх юм уу. Нэг тиймэрхүү зүйл дээр баланслах хэрэгтэй юм шиг. Наа чин гэхдээ нөө цаг хугацаанаас хамааралтай болчихсон шүү. Наа чин одоо жишээл чамтай яг адилхан тийм төрлийн хүн байсан ч гэсэн ингээд нөө цаг үеийн өөр тараад тэр хүний хай дээр нь чиний лөв дээр нь таарчих юм бол хоёр таардаг болох гэдэг шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл зүгээр хамт одоо яг нэг зүйл дээр байлаа гэж бодоход тэгэхээр юу асуудал юм. Би бол яг наадхын шин зүгээр асуултаа жоохон ингээд формулировать хийгээд өөрөөсөө асуулаа гэж бодоход яг өөрийнхөө үнээр нь ингээд суугуул гэдэг асуулт шүү дээ. Ер нь бол тийм. Тэнгүүд би бол үгүй гэдэг аахгүй. Яг ингээд тодорхой хэмжээнд бас тийм ч гэсэн яг балансалж чаддаг гэх өмнөх юм аа ярих гэдэг юм л да. Яг шууд адилхан биш. Миний хитрхи хай байдаг юмнуудыг жоохон ингэж дарж чаддаг. Миний ингэж дарагдсан юмнуудыг жоохон ингэж чаддаг. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд адилхан л юм байна. Бас тэгс өөр бол биш. Тэг зүрх яачихсан хэдлээ гой хувлаа явчих юм уу? Тийм. 100-аас тэдүүн адилхан тэдүүн эсрэг гэдэг ч юм уу. Юу гэдэг. Ер нь ихтэй одоо бодсон чи адилхан ч юм гэсэн гэтчлээ. Одоо яасан гэсэн чи одоо жишээлбэл би одоо ингээд зарим одоо ингээд шинээр мэдсэн ч юм уу те үдсэн ингээд юм хүмүүс амар ярих дуртай юм шүү дээ ингээд хуваалцаад. Тэнгүү тэрийг маань ингээд тэр чинь ийм шүү дээ тийм шүү дээ ингээд их мэдээч царайлаа өөдөөс ингээд байвал би ингээд жоохон унцдаг юм баггүй юу. Тэгээд ингээд тийм үү те ямар гоё ингээд хүлээж авангууд би ингээд хөөрөөд болгоно яриад байдаг. Тэгмүүд ингээд би чинь бас өөрөө их мэдээч хийдэг гэсэн үг шүү дээ. Тэгмүүд эсрэгээрээ тэр хүн бас ингээд юм үзээд надад ярьдаг бол гоё байхгүй. Би бас тэрийг ингээд тийм үү чи юм штэйгээд яг нэг тийм харилцсан ийм би биэндээ ингэж явж яадаг адилхан байвал зүгээр юм. Ер нь гоё үзээтэй бол гоё шүү дээ тий. Би ингэж яхад өөдөөс ингээд байвал хэцүү. Намайг тэр хүн ингэж яхад би бас ингэхгүй. Тэгэхээр ер нь бол нэг тийм 60 40 л гэж бодлоо. 60% адилхан юм уу? Тийм 60% адилхан. За окей. За анаар юу гэж бодож байна? За би бол заас бодж л байсан л та ер нь энийг хаяа бодд юм. Гэхдээ яг үндэ нэг хариулт тийм нэг сүулт бол ингэж л бодсон. Хамгийн сүлд бодохдоо бол ер нь над би л өөртөөгөө адилхан хүнтэй байж л чадахгүй гэж бодож шээ. За ядаашаа үед ч гэх юм уу. Ер нь ингэж бодоход хүн өөртөөгөө адилхан хүнтэй найзлуул аюу сайн найз болтой гэж байсан бодсон байхгүй. Яг гэхдээ одоо эсрэг хүүсний хосын харилцаан дээр бол өөрөөс нь өөр хүн байвал одоо тийм гал ус хоёр шиг гэх юм уу байж. Аль нь яг гал аль нь нэг ус гэсэн яг тийм тодорхой таахгүй ч гэсэн зүгээр одоо яг ямар үед ямар ситуацд яг байгаас хамаарат аль нэг нь 50 аль нэг нь одоо юу гэдэг тийм яг яриа л нөө зөөллөгч гэх юм уу нэг тийм бай харилцан тийм байх хэрэгтэй болов уу гэж зөв бодсон. Гэхдээ одоо л ч сайн мэдэхгүй л байна л за гэхдээ.
Ануужингийн хэлсэндээ бас жоохон дөхөмл юм байна. Балансалдаг төрлийнх байх гэдэг шүү дээ. Хин нэгэ. Яг аль нэг нь заавал нэг тийм альфа байгаад байх шаардлага байхгүй ч юм одоо юу гэдэг ээлжлэл юм да гэж бичиж байгаа. Ингэж хөөж байгаа зэгцүүл байгаа. Аха. За чи тэгвэл хувлаад үзүүл аль нь юу гэж тэгдэг. Хэд гэж хувлахаар. Адилхан өөр. 100 ер нь өөр л хүн. Тийм үү. Тэгэл бас тэр байна. Сонирхол мэнэрхсэн ч гэсэн тэсүү. Тийм ер нь сонирхол ч гэсэн ингээд тэс өөр байвал одоо ингээд зүгээр санагдсан. Сонирхолтой. Тийм ингээд сонирхолтой яг яагаад тэр хүн тэр юмыг яг тэгж бодож байгаа тэгж харж байгаа гэдэг одоо үнцгийг бас ингээд ойлгож юу хэлдэг ч юм уу надад тийм санагдаад байна шүү дээ. Бас өөрөө ч гэсэн яг яагаад яг ялваа яг ямар нэг юм яг яагаад тэгж бодож байгаа тэгж харж байгаа гэдгийг ч нөгөө үндэ одоо тайлбарлах ч юм уу тийм. Би нэг энэ зүйл дээр нэг айгуу гоё факт уншиж ирсэн. Сая суур анрилснаа шууд хаанд орлоо. Нөө эмэгтэй хүн нөө өөрийгөө ингээд харуулж баталж харилцуулахыг хүсдэг байхгүй. Эрэгтэй хүн бол тэрийг одоо за юу гэж хэлэх вэ? Эсэргээр гэх юм. Тэгээ миний хэлж байгаа ойлгосон тань ойлгоогүй. Ойлгосон. Эрэгтэй үнийг сайн ойлгосон уу? Эрэгтэй хүн нь болохоор тэгээд одоо тэрийг хүлээж авч хайрладаг. Нэг тийм юм уншижсэн. Тэгээд би жоохон байж байгаад яг гоё овг орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сайн тодорхойлж байгаа. За нараа гэж бодож байна. Би штэ. Юу бачлаа гэж. Эмсэнгөө. Анхаарад уу? Юу исэн? Тийм. Бодлоо л доо. Ингээд амар өөр ах юм бол тэгээ бас ойлголцоход жоохон хэцүү болов гэж бодсон байхгүй юу? Тэгэл ингээл би ингээд нэг хүмүүсэд ангууд тэрийг ингээл ойлгохгүй тэгэл яа чи яа ойлгохгүй юм яа. Тэгш мэгэж юу байгаал. Тэнгүүт ингээд яг амар адилхан байх юм бол тэг ингээд тийм жоохон сонирхолгүйч гэх юм уу? Нэг тийм за наттай адилхан гэдэг тийм одоо тэр хүний одоо ингээ ертөнцгээд байгаа штэ. Тэнгуут ингээд үнэхээр наттай адилхан байх юм бол ингээл нэг тийм шин содон одоо юм байхгүй одоо тэр хүн надаас шал өөр юм дуртай байлаа гэхэд би ингээл тэр хүн тэр юм дуртай болохоор би ингээд тэрийг ингээд сонирхоод миний хайртай хүн дуртай юм чи ингээл тэрийг ингээд хамт ингээд хийж мэгэл нэтэр болно штэ. Тэнгуут яг наттай адилхан байх юм бол тийм байхгүй болохоор бас жоохон сонирч юм бодлоо гэж бодлоо ингээд тийм шин юм турч мушгүй нэтэрэ байхаар. Тэгэхээр би ер нь л жоохон өөр байвал зүгээр гэж бодсон. Гэтэ би хувьдлал 51-49 гэнэ. 51 нөөр юм уу? 51 нөөр. За хүн одоо ерөнхийдөө бол шинжлэх ухааны үүднээс яагаад нэгээ хариллаад байна гэхэл энэ одоо нэг төрлийн хэрэгцээ юм байна л да. Энэ чамд дутуу байгаа буюу аз жаргалыг мэдрүүлэх хэрэгцээ гэж авт юм байна. Тэгээд одоо тэхэнд бол одоо ямар нэг зүйл аттрактив болох хэрэгтэй. За тэнгуут ингээд хэдлэг нэг баг байхад ингээд нэг гоё одоо юу гэдэг нэг том ах гэж нэг гоё кул ах мах нар байдаг гэсэн шүү дээ. Чам таалагддаг те. Тэгсэн чи одоо ингээд нөгөө нас нэмэх тусам чам тэр ингээд нөгөө таалагдхаа болцсон. Үгүй тэрэндээ биш нөгөө кул ах нар кул байхаа болж байгаа юм. Тэд нар кул байхаа болцсон уу? Чиний нөгөө нэг тавих шаардлагууд ч өөрчлөгдсөн үү? Бас тийм гэж байна. Яг ингээд хүн нөгөө нэг нас нэмэх ингээд олон туршлага суурилуулах тусам ингээд олон өөр зүйлийн мэдрэмжтэй болоод ингээд олон өөр зүйл одоо тэр нөгөө хүмүүс ингээд яриад байдаг ш. Охтууд амар олон шаардлагатай тийм ингэсэн тэд нар ч угаас тэгээд ийм олон зүйл туусныхаа дараа тэгээд тихгүй бол болохгүй шүү дээ. Тэр санаанд нийцж байгаа хүнтэйг л яана гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгэхгүй харин нөгөө одоо бүр ингээд нөгөө нэг хөгшрөд шүү дээ. Одоо магадгүй 40 мөч гараад хүмүүнтэй суугааг байх юм бол одоо багсаад штэ шаардлага. Улам одоо нөө эсрэгээрээ буцаа багсч ирэхгүй нөө. Зарих удаг уу л байвал болоо гэд баг нөө тим рүү очиод идэг. Ер нь бол тийм байт юм байна. Сайн нөгөө юу яасан штэ нөгөө нэг хэрэгцээгээ нөхөх гэж ярьсан штэ. Тэнгүүд яг нөгөө миний нөгөө нэг пазл харагдаад байгаа байхгүй юу? Одоо ингээд яг дутуу хэсгийг ингэж гүйцээдэг тийм зүйл гингүүд тэр чинь ингээд адилхан юм шиг хэрнээ бас жоохон өөр байгаа зү тэгээ зарим зүйлээрээ. Тэгэхээр яг тийм л. Гэтэ яг хайр дээр бол нөө яг чамд ямарсан гэдэг чамд чи яг өөртөө адилхан хүн. Хайр дээр бол яг саний заюуцсан эхлээд чинь нөө саяны хэлсэн жишээн дэрх юм бол пазл шиг ингээд нийлэхгүй ч гэсэн ингээд нөө нийлхийг гол нь хүсэл нь аягүй чухалхгүй.
хин энэ өөртөө тайрж болно. Тийм нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Нэг видео байдаг шүү дээ. Тийм бас нэг юм зураг байдаг шүү дээ. Тийм ер нь бол Нөгөө сарнайч байдаг лүү те ингээд би өргөсгүй болчих үгүй чи энийг ингэж гэж. ер нь бол тиймэрхүү ингээд уусаад ямар нэг золиос гарахгүйгээр ямар ч юмд хүрэх боломжгүй гэж боддог. Тэгээд яг миний хувьд бол бас арай жоохон бихтэй 100 0 гэж бол арай хэлэхгүй. За нэг 70 30 эсвэл 60 40 ч юм уу ямарчсан. Арай өөр төрлийн хүнтэй хамт байхыг хүсдэг. Би ингээд яг би нэг амар ном уншиж түлдэг. Гэтэ ер нь зүгээр амар амьдралд айгу сониуч хүн шиг санагддаг. Заримдаа үнэхээр энэ хүн яагаад ингэж бодож байгаа юм бол ингээд тэрийг мэдэх надад айгу сонирхолтой байдаг. Тэгэхгүй ингээд үргэлж яг миний амьдралын нөө энэ яг миний амьдралын habit интерес бас амар хамааралтай юм шүүган. Одоо юу гэдэг нэг нөө комфорт зондо байгаад байх биш би ингээд жоохон ингээд өрсөлдөөнд эсвэл ингээд сорилтонд орох дуртай хүн төрлийн хүн байгаа байхгүй. Тэнгүүд бас нэг төрлийн өөр төрлийн хүнтэй байх нь надад ингээд бас илүү миний сонирхлыг татаад нэг тиймэрхүү байдаг. Ичнээ таарахгүйсэн ч гэсэн ер нь бол тийм байх хүсэлтэй юм шүү гэж бодсон. За миний хувьд тийм байна. За дараагийн асуулт нь одоо жоохон арай юу болно? Зөөлрж байгаа юм. Үгүй арай өөр төрлийн болно. Дараа бас та нар тарих яаж ажилтдаг гэж бодож байна. Та нарын тарихыг юу удирдах байгаа вэ? Чиний тарих одоо яагаад энийг юмыг ингээ бодоод За жамын тарих ажиллахгүй шүү гэхгүй. Тарих өөрөө бодоод байх үед. Одоо жишээл тарих чинь ингээ бид нэр ингээ яриулж штэ тий. Тийм энэ яаж ажил? Ер нь тарих ер нь ингээ яаж шийдвэр гаргаад байгаа юм бол? Дурсамжин дээр суурилдаг ч үздэг шүү дээ. Дурсамж гэдэг чи одоо ингээд миний өнгөрсөн бүх ингээд юм дата авах шүү дээ. Яг тэрэн дээрээ тулгуурлаж яг ингээд юмнууд нь ингэж холбогдож яадаг. Би зөвхөн юу гүйл гэж бодоод байдаг л та ингээд одоо файл байгаа гэж бодъё л та. Яг хичээл хийжсэн мэдэгдэж байна уу те. Файл байгаа ингээд контрол F дээр ингээд нэг төлхөөрөг хангууд ингээд бүх тэр үг нь гарч ирдэг шүү дээ. За одоо жишээлбэл нэг одоо хэдүүлээ хайр ярьлаа гэж бод хайр гингүүд ингээд хайр ингээд бах юмнууд. Тэнгүүд ингээд би одоо хайрын талаар ингээд юм ингээд сонсонгууд миний тарих хүлээж авангуудаа бүх тэр ингээд хайртай холбоотой ингээд юмнууд ингээд датанууд ингээд аваад тэгээ хамгийн сэтгэлд үлдснээс нь эхэлж санаанд ордог гэх юм уу. Тэгээ бодоод авах тусам ингээд доошлдог. Яг цаг хугацааны хувь тэгээ цаг хугацаа бас тодорхой хөнөөлөдөг гэсэн хамгийн чухал юм хэрэг сэтгэгдэл үлдээсэн хэрэг мэдэрсэн гэдгээ хэрэг гүн мэдэрсэн гэдгээс нь шалтгаалж дээгүр барилдаг. Тэгвэл одоо жишээлбэл би ингээд хамгийн сүүлд ямар хоол идсэн бэ гингүүт би хамгийн сүүлд идсэн бол сайн санахгүй миний хамгийн сэтгэлд үлдээсэн хоол нь надад санаад орж ирж байгаа шүү дээ. Тэгвэл хоол гингүүт тэр хоол гэдэг функцийг авангуудаа миний тарих энэ хоолны талаар бодож байгаа маань гэд бүх мэдээлүүд нөгөөд тэгээд тэр үед нэг тийм хоол идсэн. Би тэр үед нэг тийм хоол идсэн шүү дээ гэдэг байдлаар ажилтдаг байх л гэж бодож шүү дээ. Андроид гэж бодож. Би яг мэдэхгүй байна. Үнэхээр жинсээ би бас бодож үзлээ л янаж ингэ ярьж байгаа. Андроид бидний сүнс өдөрж иж болно. Гэтэ яг болоод хэлж байна. За болно. Заавал хариулах. Дараа юу гэж бодож. Яг бодож л байдаг тас. Би хариулахгүй ч болох уу? Үсгүй хариулахгүй ч болно. За энэ бас юу юм бэ? Ерөнхийдөө бас шинжлэх ухааны үднэс яг ануужин хийсний дагуу нөө дурсамж буюу нөө ой санамжиндаа захирагдаж ажилладаг юм байна. Ой санамж гэдэг үг дурсамж. Одоо тэнгуүтээ бид нар болохоор ингээд яг зөв зөө шийдвэрийг бид нар яаж гаргадаг вэ гэх юм бол өмнө болж исэн бүх ситуац болон өмнө болж исэн бүх үйл явдал тэдний бүгдийг ингээд анализ дүгнэлт тэнгуүтээ тэрнээсээ хамгийн сайн гэж бодож байгаа шийдвэрийг бид нар өнөөдөр ингээд гаргаж байгаа. Заавал ингээд юм чи харьцуулж яаш тэнгуүтээ одоо ингээд ирээдүйд үүсгэсэн ой санамжийг бид нар дотроо одоо төсөөлөл байгаа шүү дээ. Тэрийг бид нар зориг бас мөрөөдөл гэж нэрлэдэг. Ерөөдөө юм байдаг. Тэнгүүд одоо энэ хамгийн сонирхолтой хэсэг заяа. Хүн өөрийнхөө тархийг хуурж болдог. За тэр нь болохоор одоо ингэ жишээлбэл те чи ингээд амар депрессэнд орчоод байна шүү дээ те. Тэнгүүд ингээд чи өдөржин инээгээ явах юм бол тархи чинь чамайг нөгөө нэг жаргалтай байна гэж бодоод чи нөгөө нэг аз жаргалын даавар чинь окситоцин чинь ялгаруулад чи ингээд өөрийгөө мүдээ удирдах боломжтой ер нь бол тийм байдаг. За дараач миний нэг өгөх мэдээлэл юу гэх юм бол худлаа ярих үед болохоор ингээд хүний ингээд духны энэ завсар дээр нөө эсүүдний ажлыг янз бүрийн үйл ингээд гаргад юм байна л да уг нь бол. Гэсэн чигсэн
өөртөө эннийга нөгөө нэг үнэн одоо би одоо жишээлбэл нэг худлаа үнэнгийн нэг тест нэг ям зүрийн юмд гармаараа хийгээд эсвэл нөгөө тест өгч ийн гэж бодъё л та тий. Зарим хүмүүс үнэн байна худлаа ингээл зүрхний цогцлол мөхөлт яагаад хэмжээд идэв ш. Тэрийг би үнэхээр өөртөө жигнэсээ би яг үнийг худлаа ярьж байгаа ч гэсэн тий би өөртөө ингээд би үнэн юм ярьж ингээд итгүүлж чадах юм бол тэрэн дээр илрүүлэх боломж байдаг. Нөгөө гарчсан кинон дэр гардаг шүү дээ. Яг ингээд тэр нөгөө ийм бичлэг явдаг ч гэсэн ингээд бүр яг гарчсан хүмүүс нь тэгж хариулдаг гэдэгтэй. Тийм. Тэгэхээр нөгөө нэг энэ сэтгвтэйгээ холбож байгаа юм. Хайр дээр ч гэсэн бид нар өөрсдөө хоорох боломжтой болохоор заримдаа жоох Ер нь үнэ нэрээ. олон талаас шинжлэх ухааны дүгнэлт хэрэг хэрэгтэй. Яг жинхэнэ хайр мөнөө гэж. Би яг жинхнээсээ хайрлаад байна уу? Нөгөө ийм юм байдаг ш. Сая чамаа тийм ярьсан чинь гинт санаа орж ирлээ. Санаа ч яг бодлоо орж ирлээ. Нөгөө нэг жинхнээсээ би энэ хүнд хайртай байна уу? Эсвэл энэ хүний намайг хайрлаж байгаа хайранд нь хайртай байна уу гэдэг. Эсвэл би тасцсан байна. Зарим хүмүүс нөгөө нэг өөртөө дурлцсан байдаг шүү дээ тий. Одоо ингээд тэр хүний намайг ингээд харж байгаа өөрт нь ингээд дурладаг юм уу? Тэр хүндээ Тийм. биш гэдэг юм уу тий. Ер нь бол бас тиймэрхүү тал байдаг. Шалтгаан байна. За хүй. За Манай цаг ер нь жоох бага юм байна. Цаг амир. за жир надад ихтэй амар их сэдв байна яг юм. Дахиад нэг ганц чухал гэснээр л явчих. Тэгээ одоо багийн дугаараа дуусах юм шүү. Тэгвэл дараагийн дугаар явуулахгүй шүү дээ. Одоо бол хэдүүлээ. Одоо хэдүүлэнд нь одоо ер нь хэдэн минут болсон байна энэ бичлэг. цаг. За би тэгвэл нэг чухал гэсэн хоёр зүйлээ яриад ерөөхдөө дуусна. Чухал гэсэн ганц юм шүү. Анда. 7 асуулт шүү. За хоёр чи эхлэн нэгээ ярьчих. За юу ч юм тэгээ за. За хүн ингээд стресснээс болоод дурлахгүй байна гэж байдгүй гэдэг асуулттай. Стресснээс болоод дурлахгүй байна гэж байх уу? Та нар ер нь хүнд яаж дурлаж байна гэж бодож байна? Стрессээс болоод дурлахгүй байдгүй. Эсвэл энэ хамааралгүй юу? Хамааралгүй гэж бодож байна. Би ихтэй ингээд яг юу яд нь шүү. Одоо ингээл за яаж дурлахыг бодъё л та. За анхны хацаар дурлж болчихин заяа ингээл хараад вау ямар хөөрхөн ингээл ингээ хараад дурлж болчихин заяа. Тэнгүүт бас нөгөө нэг одоо ингээ жишээлбэл манай ангийн дарга амар ухаантай байхгүй юу? Тэг ингээд хичээл дээр ингээл яг тэрийгээ ингээл хичээлээ амар ухаантай яриад ангуут би бүр ингээл хараад яа ямар ухаантай юм бэ ингээ бараг ингээ дурч гад байдаг заяа. Тэнгүүт ингээ яг хүн ингээд яг сайн хийж чаддаг юм аа хийж ахтаа ингээ амар гоё харагддаг штэ. Тэгээд яг тэр үед нь яг нэг тийм дурламаар юм шиг санагдаад идэг шүү. За. За би бол стресс дурлал хоёрыг бол хамаарал гэж боддог шүү дээ. Яг ямар аргументаар бас яг уялдуулахаа сайн мэдгүй байна л да. Тэгтээ ер нь бол хамаарал байх. Би бол хамааралтай гэж бодлоо. За. Нөгөө дурлал гэдэг чинь хайр биш шүү дээ. Яг ер нь дурлал гэдэг бас нэг арай хүчтэй мэдрэмж байгаа шүү дээ. Хайр чинь болохоор юм нэг тогтмол юм шиг санагдаад байгаа байхгүй надад. За. Тэгэнгүүт стресс яагаад хамааралтай вэ гэхээр жишээлбэл өөр дээрээ амар стрессээс бол дурлахгүй байгаа шиг. Өөр дээр зүгээр ингээд зүгээр бодоод үзэнгүүт стресс гэхээсээ илүүтэйгээр амар хачаалтай байх үед ингээд хаяа ингээд одоо ингээд жишээлбэл би одоо нэг ингээд хүнтэй харьцчихлаа гэж бодъё л тоо. Өөрийгөө яриад за. За. Тэнгүүд одоо жишээлбэл ингээд нэг хүн ингээд амар одоо ноороо шиг ингээд ямар хөөрхөн ингэж ингээд би бодно штэ. Тэгвэл хэрвээ би завтай байвал ингээд тэрийг бодоод л байх байхгүй юу? Одоо ингээд орой унтахаас өмнө ч юм уу те эсвэл ингээд зүгээр сууж захтаа ингээд тэр нэрс аим хөөрхөн байсан шүү гээл Instagram орж хараад ингээд Facebook дээр орж хараад байх юм шиг. Тэгэнгүүт ачаалттай байх үед буюу нэг тэр хүнээс өөр ингэж миний амьдралд нөлөөлөх чухал юм байнгут буюу одоо өөрөөр хэлбэл стресс ингэж орж ирэнгүүт юун тэрийгэ бодох мантай тэрэндээ стресстэй тэрэндээ зовоод байх юм шиг миний хувьд санагдаж байна. Одоо нөгөө нэг ирэмбийнхээ хувьд доогуур орчиж байгаа гэсэн үг. Нөгөө хүн ингэж боддог байхгүй одоо дурлал чинь үүсэж байгаа шалтгаан нь яг тэр хүнээсээ шалтгаалахаас гадна өөрийнхөө дотоод төсөөллөөс ургаж идэв штэ. Ингээл нөгөөнийхөө бодоолоо ямар гоё юм бэ ямар сайхан юм бэ гэж бодох тусмаа л найзуудтай хэлэх тусмаа илүү хүсч идэг зүйл гэх юм уу. Тэнгүү тэр нөгөө цаг хугацааг нь зарцуулахгүй ангууд тэрийг ингэж өсгөх боломжгүй болоод нөгөө нэг стресс нь ингэж тэрийг дараад бүр ингэж доошоо болоод тэгээ ингэ стресс гэсэн асуудлыг шийдэгдсэний дараа нэрээ гэд нөгөөдхөө эргээ харсан чинь ингээд тодорхой хэмжээнд мэдрэмж нь багассан, догтлон багассан гэж байна. Тэр байдлаар нөлөөлөх байгаа. Эсвэргээрээ дурлал биш хайр гэвэл бас ингээд ямар ч асуудал байсан хайр ингэж үргэлжлэх хэрэгтэй шүү дээ. Тэр талаараа ингээд яг нөгөө хүнтэй харьцаад
ингээд яг ингээ хайрыг бүтээж байвал тэр нь илүү уралчлаг баг гэж бодож байна. Тэг миний хэлчихсэн тодорхойлтыг баг хэлчлээ дээ ерөөдөө. Тэг ерөөдөө Анаа бол чи яг зүгээр шинжлэх ухааны үүднээс ингээд хүн одоо хүнд дурлах гэдэг нь ингээд окситоцин ингээд хайрын даавар ялгахыг л хэлээд байгаа юм байна л да. Яг шинжлэх ухааны үүднээс. Тэнгүүд ингээд хүн стресс өртөх тусмаа ингээд ажралын даавар нь ингээд буурдаг. Тэрийг ингээд нөө үйлдвэрлэж чадхаа болчт юм байна л да. Тийм болохоор ингээд тэгээ уус тэрэнд ингээд нөө анхаарал хандуулахгүй зав зайч яахгүй ингээд тэгэхээр ерөөс ингээд тэгээд Монголд байгаа хүмүүс айгүйх дурлахгүй бие бинийг үз ядж байгаа таа гэж. Тэгээд энэ дээрээс нэг аимшигтай зүйлүүд нь аз жаргалын даврыг хүчээр бүүсэлдэг ингээд зүйлүүд байдаг. Тэр нь болохоор бидний хамгийн сайн мэдэх одоо нөө арх тамхи, чихэр, хар тамхи гэж юм уу одоо энэ юм донтолт үүсгдэг зүйлүүд. Донтолт үүсгдэг зүйл. Тэнгүүд ингээд хүн амар стрессийн үедээ заяа ингээд стрессээ тайлж ингээд бар клаб ороод арх уугаал тэр нь хүчээр ингээд нөө окситоцин ингээд ялгаруулад тэр нөө хайрын дааврыг ялгаруулад тэнгүүд хүмүүс ингээд заримдаа ингээд согтоо байхдаа биеиндээ дурлаад байдаг ш та нар мэдгүй юм. Айгүй их тохиолдолцоос тийм. Тэнгүүд ингээд тэр ингээд дурлах шалтгаан болчдөг. Дараа нь ингээд эргээд бодит байдал дээр ирэх үедээ уналтанд ороод тэнгүүд нөгөө тархины ой санамж удирдах юу ч юм болохоор нөгөө ой санамжаа удирдах тушаалаар нөгөө нэг тий ой санамж болохоор тэгжлэх юм шүү дээ. Нөгөө гой байсан үерүүгээ буцаач ингээд тгээч гэх. Тэнгүүд нөгөө арх ус үерүүгээ буцгаад тэр мэдрэмжээ өгүүлээд байгаа байхгүй. Тэнгүүд ер нь бол ийм үднээс ийм шалтгаанаас нөгөө нэг арх тамхи юуны донтолтууд гарч ирдэг бий болдог гэх юм уу. Маргааш нь. За одоо тэнгүүд дахиад тэгэл би давцсан юм шүү дээ. Давцсан юм байна. За тэгээд одоо сүүлийн нэг ярих сэдв бол айгуу сонирхолтой. За. Юу юм бэ? Хүнийг за краша найрах арга гэж байна. За. Хүнийг чамаас бишээ нөгөө хүнээс чинь ямар ч хамааралгүйгээр чи өөртөө дурлуулах боломжтой юу? Боломжтой юу? Тийм. Яг ингэж сууж байгаа боломжтой л гэсэн үг л тийм мэдээж. За чар дахиад суугаарай. Хүнийг За чи одоо краша найрах чинь зөө. За тэр краш нь өөрт нь ямар ч сэтгэлгүй тэгж байгаа найраад өөртөө сэтгэлтэй болох боломжтой. Боломжтой зөө. Хариулаад байгаа. Харин. Зүр ер нь бол би таанслах гэж боломжтой юм байна. Тэгээд За. тийм. Та хоёр юу гэж бодож байгаа? Санал нэг чинь. Харин өвчнөө жоохон цагаан хэмнэх гээд жоохон яачлаа. Нэрээ санал. боломжтой мэлээ. Үнэхээр л энэ хүн эзэж биштэй гэж бодож ирсэн чи тэгээд болсон. Чамд дурлуулсан уу? Харин тийм байж. Чам тийм кейс байна уу? Бага. Яг тэгж бодож байгаа байхгүй 10 жилдээ ингээл за энэ л яста биш шүү гэл би найзтай хэлчихсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чи яг үндэ үнэхээр л тэр хүн нэлгэцээ явжсэн л та. Гэтэ ийм л өстой биш шүү гэдэг чинь тэр хүн ингээд тодорхой хэмжээнд attention авсан байгаа байхгүй тий. Тэгэл ингээд тэр хүн чинь ингээд янз бүр үйлдэл хийгээд тэнгуут нь за зайлаа гэж бодож байгаа шүү дээ. За өстой чамтай л биш шүү гэж бодожсэн чи ингээд яг үндэ ингээд тий шал эсэргээрээ тийм болтгол юм байлээ. Одоо энэ дэр юу юм бэ л та? Хүмүүс нөгөө нэг ингээл болцоонд явахдаа заавал яагаад ингээд романтик орчин үүсгээл тий ингээл вайн уугаал яагаад идэх гэсэн чинь тэр ерөөсөө л нөгөө нэг окситоцин гэдэг дааврыг нь ялгаруулах гээд тэгмэд одоо нөгөө нэг краша найрах арга гэдэг чинь одоо чамд одоо нөгөө хүнээс ч хамааралгүйгээр би тэр хүнийг өөртөө дурлах гэдэг чинь тэнгууд би одоо яах ёстой вэ гэх юм бол бидний хамгийн их хийдэг тогтмол хийдэг үйлдэл буюу ингээ тэр хүний талаар гол ингээ судлах мэдэх хэрэгтэй байхгүй. Тэнгууд тэр хүний одоо дуртай дуунуудын үздэг киног нь өглөө явдаг сэрдэг цаг бүх юм ингээ мэдээд аваа тэр хүнд таалагдах зүйлүүдийг хийгээд их юм бол тэр хүн ингээд багаар ингээд нөгөө дааврууд нь ялгараад чамаа ингээд өөрөөр харах өнцг нь гарч ирдэг. Тэгээ одоо жишээлбэл болцон дээр ягаад романтик орчин үүсгээд нэх юм бол тэр нөгөө даавар нь ялах боломжийг нь илүү нэмэгдүүлээд дээ шүү дээ. Тэр хүний нөгөө бодолдоо төсөөлдөг хамгийн гоё ингээд сэтгэлийн догтлуулах ямар орчин байж болох вэ? Тэр бүгдийг нэгээд хийчих юм бол чи нэг царамуутай юу амар байна уу? Ер нь бол ингээд дурлах боломжтой зав. Тэрнээс гадна дахиад бас юм нэмэлт саплиментууд байгаа зав. Тэр нь юу гэх юм бол дуртай хоолыг нь тэгснийхаа дараа багахан хэмжээний нөгөө окситоцин бүүстлэх ингээд алкогол. Тэгээд тэр нь болохоор ингээд вайн байдаг ч юм уу тийм. Яг тохирсон хэмжээгээр нэг тэгж өгөөд араас нь дахиад мэдээж нөгөө за яг эрэгтэйчүүд нь одоо түлхүү хэлчихэ тийм. Нөгөө охин ч магадгүй ингээд нөө амттай юм дургу охин гэж
нөх аим барагтай байдгүй шүү дээ. Тохирсон хэмжээний нэг тийм десерт өгдөг ч юм уу. Тийм арга хэрэглээд ер нь бол өөртөө дурлуулах боломжтой байт юм биш үү? Нөгөө нэг наадч нөгөө түрүүний ярьсан шиг нөгөө тархины үйл ажиллагаатай амар холбоотой байхгүй тий. Одоо тарих түрүүн ингээд цаг хугацааны хамаарал гэхээсээ илүүтэйгээр хэр их гүн мэдрэмж үлдээснээр нь ингээд ой санамжинд төрүүлж орж ирдэг гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэдний хэмжээний гүн мэдрэмж тухайн үнэн таалагдахгүйсэн ч гэсэн ингээд орчнон ч юм уу тий. Ингээд тэр нь амар таалагдчихгоо шууд тэр хүн л санаад орно шүү дээ. Өнөөдөр тэр хүнтэй амар гой мэдэрч ирсэн биз дээ. Нөгөө түрүүний алкоголоо эргэж санаад байдаг чинь нөгөө нь бас ингээд тий. Ингээд тэр үеийнхаа мэдрэмжийг санана гэдэг чинь нөгөөнийгаа санаж байна гэж ойлгох юм. Тэгээд бас дээрэс нэг дөрөв жишээ нөгөө нэг алкоголтой нэр зөвлөхөө хэлэхэд тий алкогол энэ зүйлүүд бол нөгөө нэг автоматар бидний хайрын даврыг бүүсэлдэг зүйлүүд учраас энэ үед хин нэгэнд дурлагтай айгу болгоомжтой байх хэрэгтэй. Тий. Тэгэхгүй яг ингээд дурлчаад амар дурлал гэ бодчихсэн чинь дараа нь ингээд бод дараа магадгүй тэгээд юунаас болоод үерхээ тэгсэн чинь үнэхээр таарахгүй тэгээ ингээд ямар нэг асуудал үүсэх боломжтой ш. Ер нь бол энэ дээр айгу юутай хандах хэрэгтэй. Одоо саяны нөгөө дурлал харга, найр харга гэдэг зүйл чи яг нөгөө нэг attention авах зүйл юм шиг надад байхгүй надад. Тэгээ ингээд би биэнд attention өгөөд ингээд яг за энэ хүний доторх нь яг ямар хүн вэ те энэ хүний нөгөө хүнийхээ доторх нь ямар юм бэ гэдэг дээр яг хайр бүтэн шүү дээ. За дурлалцсны дараа тийм болохоор яг хичнээн өөртөө дурлуулсан ч гэсэн ингээд тэр чинь ингээд бүх юм бүтчлээ төгсөх үг биш шүү дээ. Яг ингээд би бинийгаа танилцах үе шатны гоё нэмэгдээд ингээд замыг чийлгээ хөнгөвчүүлж өгч гинөө гэсэн үг. Ер нь бол ямар нэг том шийдвэр гаргах үедээ үргэлж тийм гоё эргүүс хараал. Тийм зөөр тийм гоё тайван байх хэрэгтэй. Бас ингээд ямарсан гоё тийм тайван орчинд байж чи хамгийн сайн шийдвэрийг гаргах тийм шүү чиний тарих. Тийм. За ерөнхийдөө бол миний өөх өнөөдрийн мэдээлэл 15 явууллаа. Үлдсэн байна. Хүмүүстээ баярлаа. Гоё мэдээлэл бэлтгэсэн байна. Энэ форматтай гоё байна. Таалагдлаа. Харин тийм. Гоё уусна. Анарагч гэсэн ихтэй аягүй гоё мэдээлэл лээ. Баярлаа. Тийм. За. Та хэрэгтэй авах гоё байлаа. Гоё. Тийм. За ерөнхийдөө гурай ойлгоцсон л хүмүүс байгаа тий. Тэгээ өстой сонирхолтой. Тэг өөрөө өөртөө хөрөөл ойлгосон байна уусаа. За ингээд энэ удаагийн дугаарыг дуусгахгүй бол манай цаг үнэхээр болох байх. Харин тийм. Хитэрчлээ. Уг нь бол ярих зүйлүүд аягүй байлаа. Одоо дахиад бас хэдэн мэдээлэлүүд байгаа шүү дээ уг нь. Та нар хэр их гоё тэгээ лайк комент хийхээс шалтгаалаа дараагийнхаа дугаарыг шийднэ ядраа. хэр ивент итгэхээс шалтгаалаа. Майн дугаарын ивент итгэж HKK. Энд тэгсэн баярлаа. Баярлаа. Озон Alibaba ханаас ч захиалах боломжтой Монгол. HKK Logistics-ийн хамт олонд маш их баярлаа. Тэгээд Wildberries, Ozon, Mega Market, Tabo гээд ер нь бас одоо энэ доор гарч байгаа бүх би сая ямар Wild гэх тэнгуут нь юу илээ болсон нөгөө нэг мочга мөд дээр ингээ ой нэ идэв штэ яг тэр шиг санагдлаа штэ. Ойлгосноо тань. За өөр Юу өөр подкаст яриад. Өсөлтөгч компани яриад байгаа. За подкастаа дуусгах энэ доор гарч байгаа гоё вебсайт болон Facebook хуудасаар норж дэлгэрэнгүй мэдээлэл боломжтой шүү. Тэгээ угаасаа одоо нөгөө энэ зөвхөн одоо ингээ ийм маркет гэхээсээ гадна физикал дээр ингээ гэрээсээ шууд муудан тийм илгээмжүүлэх бас авах боломжтой юм байна. Одоо бид нар чинь заавал таньдаг жолооч тэндэг хүмүүс шаардлагатай шүү дээ улаан өрнөдөөс. Тэгвэл тэр зөвхөн их шаардлагагүйгээр яг албан ёсны байгууллагатай тэгээ өөрийнхөө ачааг хаана явж байгаа гэдэг бүгдийг харах боломжтой, хараад ярих боломжтой. Тэр зүйлийг авах боломжтой юм байлээ. Орос болохоор 1 кг 400 рубль тоолж байгаа гэсэн. Тэгэхээр бас манай оюутнуудын бас юуг ажлыг нэлээд хэмжиж байна. Оо харин тийм. Гэр мөрөөсөө нэг юм загч махад ч юм уу. Зааруулнаас хаваад тий. Эндээс нэг баяраар нэг ганц юм явуулчмаар байдаг ч. Цагаан сараад их гол хэмдэлж мээрээдэг. Ууц мууц. Тэр ч ярих болохгүй. За тэгээд энэ доорх юмарс манайд хоспиталд үзээрэй. Тэгээд дугаарыг маань дуустал үзсэн маш их баярлалаа. Тэгээд Батмөнхтөө бас баярлалаа юм гоё формат санаачлаад гоё мэдээллүүд бэлдэж ирсэнд баярлалаа. За. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Bye. Bye.